За санаа болрын асууж. Тэр өнгөрсөн удаа хоёулаа ярилцахдаа Европын төрөлтөл JD Vance-ийн үг, демократийн зарчмууд болон Монголын ирээдүйн номын тухай ярилцсан. Тэгэхээр хоёулаа өмнөх ярилцлаа хийсэн шигээ бас одоо өнөөдөр би Монголын өнөөдөр гэдэг номын талаар нь ярилцъя гэж бодсон. Таны 3 хөх номын. Тэгэхээр та эндээсээ хамгийн чухал гэж бодож байгаа нэг хэсгээс яг үзэгчдэд зориулаад уншиж өгч хэлнэ. За тэгээ. Тэгээ ер нь бол тэгээ 5 жилийн өмнө Монгол орны ирээдүй ямар харагдаж байна уу? Яг л ирээдүйг өнөөдрийн одоо гаргалгаач нь ирээдүй шүү дээ. Гинт ирээдүй цоошноор үсэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаас ирээдүйг харсан. Тэгээд өнөөдөр чинь бас өцөгдрөөс үүсэлтэй. Тэгэхээр өцөгдөрлөгөө нэг хэрэгж хараад өнөөдөр ягаад юм болов? Өнөөдрийн юм байгаа цаашаа яах вэ гэсэн юм 3 том асуулт тавиад тэгээд тэрэнд бол хариулж ин 3 одоо хөх номыг бичижсэн. Тэгээд түрүүчийн нэвтрүүлэгтэр чивтэр юуны тухай Монголын маргааш гэсэн номыг яриад тэгээд ирээдүй ямар харагдаж байна вэ? Тэгэхээр олон улсын байдлыг ажиглаж ийж бид нар тийм үү дэлхийг ажиглаж ийж бид нар ирээдүгөө гаргана уу гэсэн одоо ганцхан Монгол улс ганцхан өөрөөхөөрөө байх юм ч боломжгүй. Тий бид нар бол дэлхийн одоо нэг хамтын нийгэмлэгийн нэг гишүүн гэдэг шиг тий. Тэгэд өнөөдөр гэдэг бол одоо маш чухал сэдв. Тухайн үед би яг өнөөдрийг яг яагаад би энэ номнуудыг бичиж яагаад өнөөдөр гэдэг номон дээр энэ эргэлзэх чадвар гэсэн юм бүлэг оруулж бичсэн бэ гэдэг бас цаана учиртай. Тэгэхээр тэрийг би богинохон уншаад танилцуулчих. Тэгээд яриагаа үргэлжлүүлье. Эргэлзэх чадвар. Мэдлэг хаанаас вэ? Яаж бодно вэ? Гэсэн асуултууд чухал. Худлыг мэдлэг гэд явж байвал яах вэ? Бодолж буй бодол эндүүрэл байвал яах вэ? Ямар ч бодол биш байхад түүнийгээ миний бодол гэж ярих хүнийг яах вэ? Мэдлэг гэд хэлсэн мэдлэг биш. Санаа эсвэл үнэншил байвал яах вэ? Тухайн хүний. Хинээс сонссон? Бас хинээс сурсан? Эхийг бүтээсэн, эхийг бичсэн хүмүүсийг уншсан уу? Эсвэл зүгээр нэг бестселлер уншчих уу? Номын бизнесийн өрхөнд оров уу? Номыг нээхэд гарчгууд байдагтай адил хүн төрлөختөн гэсэн ном бий гэвэл тэнд гарчиг болон байр эзэлсэн олон хүмүүс бий. Тэдний номыг уншив. Мэдлэг ханаас уншиж мэдсэн бол өөрөө тэгээ тэр тухай хэрхэн бодов? Тэднээс суралцсан. Мэдлэг гэдэг гаднаас мэдсэн тодорхой хэмжээний бөгөөд олон гэмээр олонлог чанартай мэдлэг. Түүнээс биш эрдэм шиг дотоод чанар биш. Тэгэхээр эрдэм мэдлэг хоёрт ялгаа байна шүү дээ. Олон эрдэмүүдийн тухай уншив. Эрдэм гэж юу вэ? Ухамсартай байх том эрдэм. Тэг ухамсар ухаан гэдэг бас ялгаатай. Ойр орчны хүмүүстэй анхаарамжтай байх бас л нэг эрдэм. Өөрийн бодол, ойлгох чадвартай, цэцэн үхстэй, олж хэлэх мэрэгэн санаатай, хадуу жилтай, сахилга баттай, тууштай, тооцоолж төлөвлөх, яриа ихтэй, нөхцөл байдалд ханамжтай, аз жаргалтай байж чадах, үннээрээ байх гэх мэт бүгд эрдэмүүд. Нэг үгээр хэлэхэд эрдэм сурч буй хүний зорилгууд. Ингэж эрдэмтэн болно. Эргэлзэж асууж тодруулах гэдэг том чадвар. Өмнөх үедээ эргэлзэх. Одоо цагт эргэлзэх. Байгаль байдалд дасан зогцох биш. Асууж шалгах эргэлзэх. Бүгдийг зөв мэд асуудалгүй мэд шууд өөрийн болгох биш. Эргэлзэж сурах. Баярлалаа. Энэ хэсэг бас надад бол бас хамгийн бас чухал хэсгүүдийн нэг юм болов гэж бас бодсон. Тэгээд хоёул нэгэнт геополитикийн өөрчлөлт донд одоо бүгдээр амьдарч байна. Яг өнөөдрийн цаг хугацаа. За өмнөх ярилцлагад JD Vance-ийн үгийн дараа юу болсон талаар ярьсан. Үүний дараа бас нэг хүн Европын парламентод маш том үг хэлсэн. За тэр нь бол Jeffrey Sachs гэж хүн байсан. Тэр энэ талаар хоёлоо эхэлж яриад тэгээ эндээсээ яг Монголын өнөөдөр гэсэн асуудал руу орж ирвэл яасан юм бэ? Харин тий. Би бас Jeffrey одоо тий Sachs, тий Jeffrey Sachs гэж бас хэлдэг тийм ээ. Тий Jeffrey Sachs гэж хэлдэг тий. Тэгэхээр би бол яг Sachs гэдгээр нь явъя. Тий.
Тэгэхээр Жеффри Сакс ерөнхийдөө миний саяны одоо номтой бас хамаатай. Тий яг бол би одоо 5 жилийн өмнө юмд эргэлзэж сураач гэж бичсэн байх шүү дээ. Яг тэрнтэй адилхан сая Жеффри Сакс Европын парламентэд тийм үү хэлсэн бүх үг тийм үү Европчуудыг та нар яасан юмд эргэлздэг вэ? Та нар тийм хоосон Америкийг дагаад өнөөдөр юу болов гэж хэлж шээ. Хизээж эргэлзэж асууж тийм үү шүмжтэйгээр хандахгүй зүгээр л лоял гэж хэлээд байгаа шүү дээ. Лоял тийм зүгээр л та нар ингээл Америкийг дагаад 30 жил энийгээ ажиллахгүй Америкийг дагсан. Одоо та нар болооч бие дагаж. Европ өөрийн гэсэн дипломат бодлоготой болооч. Өөрийн гэсэн бүтцтэй болооч. Тэр бүгдийг хэллээ шүү дээ. Тэгэхээр юм эргэлзэх гэдэг ямар чухал байсан. 30 жил эргэлзэхгүй яваад өнөөдөр тийм үү толгоогоор хан мөргөж шүү дээ. Бүхэл бүтэн Европ 500 сая арт түмэн одоо тийм тэнэг байсан биш шүү дээ. Тэгээ тэр хэлж байгаа бол надад маш их одоо сэтгэл төрүүлсэн. Мэдээж би одоо шууд ямар ундаг юм бэ гэхдээ гол нь ш. Ер нь энэ эргэлзэх чадвар гэсэн миний энэ номон дээр бол яг л миний тэр бичижсэнийг Европын парламентад Америкийн судлаач Жеффри Сакс хэлж байхад Монгол хүн би бас тийм үү бас дотроо жоохон тааламжтай л байлаа. Гэхдээ нэг өнгөрч хөөрөөгүй тий бие тоогоогүй тий тэгтээ тодорхой нэг хэмжээгээр хийсэн ажил бас батлагдж яхад бас баярлалгүй яах вэ? Тэгээ Жеффри Сакс бол ер нь бол 30 жил та нар даглаа. Ерөнхийдөө Европыг нийтдээ маш том одоо дөвлөсөн. Тийм Европыг одоо баруун талын Францаас ахуулаад зүүн талын одоо Украин хүртэл тийм үү? Тийм Польш, Украин хүртэл ингээд дөвнжээ шүү дээ. За та нар одоо юу болчих вэ? Яаж вэ? Баруун талын хэл, зүүн талын хэл. За энэ дээр бол ер нь бол Америкийн бодлогыг нэлээд шүмжилсэн сүүлийн 30 жил. Тэгээ Жеффри Сакс бол би бол сүүлийн 30 жил Америкийн бодлоготой дандаа зөрчилдөж ирсэн. Тэр үуч байтугай би одоо намаасаа гарсан, тий нам бус болсон, тий. Тэгээ судалгааныхаа ажилд төвлөрсөн. Ийм оёо байхгүй юу? Тэ улс төрийн намаас татгалзаад судалгааныхаа ажлыг ингээд ямар ч асуудалгүй хийгээд тэгээд их сургууль профессор гэж явчихж байгаа байхгүй юу? Тэр чинь Колумбийн университетэд профессор судалгааны ажилтай. Тий. За одоо манайх шиг заавал нэг намын гишүүн байж их сургуульд төсөл мөслийн мөнгө олж явах биш. Тий. Чөлөөт байна гэдэг намаас хамааралгүй байна гэдэг ямар гоё юу. Тэгээд өндөр түвшний хүн ямар ч асуудалгүй ажиллаа хийж яваад Европын парламентод ямар ч нам бус хүн ихтгэл тавьж шít. Энд одоо манай их хурал тийм үү нам бус хүн ихтгэл тавина гэж байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь намайг нь унжиж чадахгүй юм чи. Энэ нэг сонирхолтой юм болсон. Тий. Тэгээд бүр ингээд Америкийн муу мухайг уудалсан байхгүй юу? Сакс. Тий. Жишээлбэл ингэж хэлсэн байхгүй юу? Ер нь бол 1990 онд Америк, Европ нийлээд Белградыг бөмбөгцсөн. Тэгээд тэр орныг зад авсан. Яасан? Югославыг нураах уу? Нураая гэж Америкийн хэдэн улс төрч хэдэн онолчид геополитикчид яасан? Яагаад гэвэл Яванда айжмда Оросыг л нураан шүү дээ. Тэгээд Белградаас эхэлж байгаа байхгүй. Тэгээд Югослав орныг Стамбул гээд хүйс тэмдэрсэн. Цогсоо цагаа бөмбөгцсөн. Тэгээд тэрний дараа Германы канцлер байсан Шрёдер хэлсэн шүү дээ. Тэр дайн бол ямар ч тийм үү Югославыг бол ямар ч утгагүй бөмбөгцсөн. Би тэр үед канцлер байсан. Йошка Фишер гэж хүн тэр үед гадаад явдлын яамны сайд байсан. Бид хоёр бол тийм үү нүгэл хийсэн гэдгээ сүлд хүлээмжшэрсэн. Тийм Америкийн шагалдаар бид нар тэр дайнд татгатан орсон. Уул нь бол германууд бид нар бол nie wieder Krieg im Deutsch auf dem deutschen Boden гэдэг байсан. Хизээч Германы одоо хүн бол Германы нутаг дэвсгэрүүл дайнд хамрагдахгүй шүү. Хизээч. Европын холбоо ч бас тэгж л эхлэе үстэй. Гэхдээ ер нь Европын холбоо чи ерөнхийдөө Европыг хамгаалах холбоо болохоос биш дайрч довтлох холбоо биш байхгүй юу? Тийм үү? Гэтэл дайрч довтолдог, бөмбөгддөг холбоо болчихсон байхгүй юу? Герман орн маань дайнаас татгалж ийсэн бол бас бөмбөгддөг Герман болчихсон байхгүй юу? За ингээд 1999 оноос хойш бол муу мухай Европ төв дээр эхэлсэн байхгүй юу? За Европ төв дээр муу мухайг эхэлсний дараа тийм үү? Одоо бид нар Western World гэдэг байгаа шүү дээ, тийм үү? Борооны ертөнцийн. Дараа нь Арабын ертөнцид бас муу мухай эхэлсэн. Тэрийг бүр Жеффри Сакс хэлж байгаа байхгүй юу? Бид нар бол 2001 онд Америкийн одоо тэр үеийн тийм үү улс төрийн бодлого, геополитикийн бодлого бол тийм үү
5 жилийн дотор 7 дайн хийнэ гэж төлөвлөгөө боловсруулсан гэж байна. Тэр 5 жилийн дотор 7 дайн хийх чинь Арабын ертөнцид одоо тэр Газа болон тэр Лив, Ирак тэнд бүх Арабын орнууд одоо бидний нөгөө нэг Сир, бидний нөгөө нэг хэвлэл мэдээллээр тийм үү сонсоод Бин Ладен ямар муухай юм бэ? Тийм үү? Хэн ямар муухай юм бэ? Юуны ерөнхийлөгч Саддам Хусейн ямар бузрын юм бэ? Тийм үү? Сирийн одоо энэ Асад ямар бузрын юм бэ гэдгийгсэн чинь ерөөсөө тийм биш байсан. Тийм. Яг бол тэднийг нурааж тэр ард түмнүүдийг өгнүүлж газрын баялагийг авахын тулд худал дайн үүсгээд худал дайсан үүсгээд тий одоо манай ч мөр Бин Ладны чинь тийм үү одоо Монгол орноор одоо жигсэж илаа шүү дээ. Бидэрт ямар хамаатай юм бэ? Тэ хөөхий яг өөрсөнтэйг адилхан ядуу орны нэг хүн тэнд баларч ирсэн шүү дээ. Тэгэхээр том дэлхийн том империалист гүрнүүдийн дайныг империалист орн шиг нэг том царилцсан явж ирсэн баг. Би бүр тэр үед маш ичсэн байхгүй. Бүр ингээд Бин Ладны дайн зөв буруу юу гэж зурагтаар асуулт хариулт явуулаад нэг сэтгүүлч нэг Монголын нэг өвгөн суулчихсан бүр ичмээр байсан. Тэгээд манай ч одоо сэр байтгаа бүр ингээд асуулт хариултын зурагтаар асуулт хариулцын тэмцээ явсан чинь тэрэн дээр тийм үү? Бин Ладны нуугдж ирсэн уулын нэр тэр гэдэл. Тэгсэн чинь боораач гэх шиг. Тэгсэн тэр хариулж ирсэн үн шагналаа бадчих шиг. Үгүй ер нь тодорхой нэг арт юмд эргэлзэхгүй хий хоосон даган баясах, том орныг даган баясах ямар ичмээр байдаг юм бэ? Тэгээ даруухан байж чадахгүй. Тэгээ даруухан байсан хөрхий орнууд бол яах вэ? Жон яалаа. Өөрснийгөө хин гэдгийг харуулж чадлаа шүү дээ. Зоригтой байлаа, хатуучилтай байлаа, дэвчээртэй байлаа. Тэдэрт ялгцсангүй шүү дээ. Тэг ялгдаагүй шүү дээ. Тэгээ ийм юг бол Америкт бол зарласан гэж Джеффри Сакс хэлж байна. Европын парламентд. Гайхамшигтай. Тий. За тэгээд дараа нь юу гэж хэлсэн? 2004 онд дахиад Америкийн гадаад бодлого дахиад орнуудыг одоо яанаа, эзэлж авнаа. Тэгээд яасан? Оросын баруун хилийн хуучин зөвлөлт холбоот улс, хуучин социалист системийн орнуудыг удаа болгоноо. 7 орныг. Тэрэндээ нөгөө Балтийн тэнгисийн 3 орн, Латвия, Литв, Эстон. Тэр 3-ыг эзэлнэ. Яг бол Оросын хэлтэй. За тэгээд яах вэ? Дараагийн Өрмийн, Болгар, Словак, Словений 4 орныг бас өөрийн болгож авнаа. За тэгээд тэнд яасан? Нөгөө өнгөт товсгол, нөгөө өвмэн, янз бүрийн нөхдүүдийг арчлал нэрийн доор, арчилсан сонгуул нэрийн доор өөрийнхөө хүсийг гаргаж ирэх, режим ченж нэрийн доор тэр орныг будаа болгох, төрийг нь унгаах, тэгээд өөрийнхөө хүүхэлдэйнүүдийг гаргаж ирж ерөнхийлөгчөөр тавих, парламентын өөрийнхөө хүүхэлдэйнүүдээр дүүргэх ийм үйл ажиллагаа явагдлаа шүү дээ. Бид нар өөрөдөө эргээд нэг 90 оноо бас нэг бодчих хэрэгтэй энэ үед. За тэгээд тэр амжилттай болсон. Тийм. 2004 онд шүү. За тэгээд одоо бидний нэг Твиттерийн ярианы нэг гол сэдв юу болох вэ гэхээр Майданд өөрчлөлт хийгээд Януковичийг унгаагаад тэгээд Майданд шинэ одоо Украины шинэ парламент, шинэ ерөнхийлөгч, шинэ төр гарч ирдэ шүү дээ. Режим ченж. Тэгээд энэ Джеффри Саксыг шинэ гарч ирсэн Украины ерөнхий сайд шинэ гарч ирсэн удирдлага өрсөн юм байна. Тэгээ манай дэрж одоо цаашид бид нар одоо юу хийх вэ? Одоо бид нар гоё болчлоо. Ста гоё бүгдийг бодоо болгоцсон. Тийм. Ерөнхийлөгч болчлоо. Ерөнхий сайд болчлоо. Украины төрийг авчлаа. Одоо яах вэ гэд Америкуудаа тэгсэн. Джеффри Сакс ирээд зөвлөгөө өгөөд тэдэртэй уулзаад явж байгаа. Тэгээ яг Майданд юу болсон бэ гэсэн чи одоо Майданд ийм болсон гэд Джеффри Сакс ингээд Майданы талбайгаар авч явсан юм байл л да. Тэгээд ингээд тайлбарлаж явсан юм байл л да. За тэгээд бид нар ста Майданы бослогыг ста сайхан хийсэн шүү. Америкийн мөнгө энд ста маш их хэрэг болсон. Бид нар гээл ста Америкийн мөнгийг тараагаад тэгээд бид нар Майдан яачихсан шүү дээ. Хомсгол нэрийн дор, жагсаал нэрийн дор бодоо болгосон шүү дээ. Тэг юу тэр артум уу? Тэг ста гоё. Америкийн мөнгө. Тэг. Там их мөнгө тараасан. Тэгэхээр ер нь энэ жагсаалуудыг өнгө төвсгөлийн жагсаалуудыг тийм үү Америкаас мөнгө тараадаг нь мэдгдлээ шүү дээ. USAID гэдэг байгуулагч нь сая одоо байгууллаа шүү дээ. Ямар их мөнгө Америкийн мөнгийг татсан. За ингээд энэ чинь Джеффри Сакс хэлж байгаа байхгүй. Манай Америкийн тийм үү татвар төлөгчдийн мөнгийг ийм л юмд зарцуулдаг юм байна шүү дээ. Ямар муцлын юм бэ гэж шүү дээ Джеффри Сакс. За тэгээд дараа нь Джеффри Сакс
Юу гэж хэлсэн бэхээр та нар Европын парламентын гишүүдээ бүр ингэж зааж байгаа байхгүй. Та нар тэнд тэр Майданы бослогыг та нар тэр олон автобусуудыг хэн авчирсан? Тэр олон автобус дүүрэн хүмүүсүүдийг хэн авчирсан? Тэр олон гадаадын байгууллагууд яг тэр өдөр яагаад тэнд байж ирсэн? Тийм үү? Хэвлэл мэдээлэл яагаад тэр тийм үү камера зураг авчихсан байж ирсэн? Хэн тэднийг дуудсан? Тийм. Хэд яг тэр цаг үед яагаад ирсэн? За тэгээд тэрний дараа яаж байгаагүй. Тэр нөгөө нэг юу гэж хэлдэг шүү дээ. Тэр их одоо юу гэдгийг хэвлэл мэдээллийн тэр их бүр ерөөсөө нөгөө нэг өгдөг шүү дээ. Хэвлэл мэдээлэл чинь үйл явдал болсны дараа, бослог гарсны дараа хэвлэл мэдээлэл чинь очоод сонсоод юм мэдэж аваа тэгээд мэдээлдэг шүү дээ. Тэгсэн чинь яг үйл явдал болж байгаад хэвлэл мэдээлэл цацаад исэн гэж байгаа байхгүй. Чи юу гэсэн үг вэ? Тийм. Энэ дүнтэй байгаа байхгүй. Нөгөө тэгдэг чинь нөгөө Чанмины талбай дээр нөгөө хятадын нэг оюутан руу танк очиж байгааг хэн хаанаас тэр зургийг авчихсан. Яг тэр танк тэр оюутан руу очих гэдгийг тэр сэтгүүлч яаж мэдчихсэн гэдэг шүү дээ. За одоо сэтгүүлч гэдэг үгнээс ер нь явандаа бол одоо татгалзах хэрэгтэй юм байлээ. Тэр чинь бүгдээр сэтгүүлчд биш юм байна лээ. Зүгээр л альва нэг улс төрийн тийм үү байгууллагын зориуд явуулдаг л үйлчлэгч нар юм билээ шүү дээ. Тийм сэтгүүлч гэдэг бол өнөөдөр ер нь дэлхийд дээр устж байгаа шиг байна. Хэвлэл мэдээлэлч одоо гэж хэлэхэд хэцүү болчих. Юм бол хэлсэн шүү дээ. Джеффри Сакс бол хэлсэн шүү дээ. Америкийн хэвлэл мэдээлэл бол аймаараа. Тэдний пропаганда, тэдний хэлсэн тийм үү? Тэгэл үнэн болтгоо. Тэд үннийг зохион бүтээдэг. Тийм үү? Зохион бүтээсэн үннээ хүмүүс рүү ингээд цацдаг. Тэгээ хүмүүс тэрийг сонсоод ямар муухай юм бэ гэдэг. Бин Ладныг мууллаа, цацлаа, зогсоо зайгүй мэдээллээ маргаашнаас нь тийм үү? Хармаас Бин Ладныг хараад эхэлдэг. Тэр жимс Джеффри Сакс хэлж шүү дээ. Үгүй гайхамшигтай. За тэгээд дараагийн юун дээр би нэг ганцаараа яач нэг мэлж. Тэгээд яг уу ер нь бол хэлсэн юм бол үнэхээр одоо зохион байгуулалттай байжээ Майдан гэдгийг бол хэлж Европын холбоог шоолсон. Тийм та нар тийм үү Яна Украины астун бослоо гэдээсэн чинь Америк манай энэ Америкийн санхүүжүүлээд тэгж хийсэн байж тээ. Та нар одоо ичээч Европ та нар ичээч. Америкийн тийм үү бүтэхгүй улс төрийн бодлогод ийм муухай юм хийж байгаа та нар гээд даган баясаж тэрэнд нь бүр ингэж хөрцсөн юм чинь. Одоо болооч та нар Европ та нар бие дагаач. Одоо Америкийг дагахаа болооч. Ер нь Америк бид нар одоо та нартай одоо зурлахаач боллоо. Та нар чинь одоо тийм үү тэнэг толгоонууд байна шүү дээ. Одоо Америк та нартай дагаж ярихгүй. Тэр НАТОгоосооч гарна. Тийм үү янз бүрийн байгуулсан гэрээнүүд байж одоо цуцлан. Тий та нар одоо тэгэл өөрснөө учраа бол. Тий яг бол Украиныг та нар бүтээсэн. Та нар одоо тэгэл Украинд туслах юм байгаа үз. Тэг туслах даймаа хийх дуртай бол тэр даймаа хийцгээ бид нар нэг хэсэгтээ одоо энэ даймаа чинь оролцохгүй зэвсэгч өгөхгүй шүү. Гэлээ шүү дээ. Тэгээ тэрий чинь бараг 7 хоногийн өмнө Джеффри Сакс парламент дэлчлээ шүү дээ. Тэгсэн өнөө өглөө мэдээгээр 2-7 хоногийн өмнө тэгсэн өнөөдөр өглөө 1 сараар завсарлаа гэчлээ шүү дээ. Ceasefire гэчлээ шүү дээ. Тэгэхээр ийм их сүрхий юм явж байгаа байхгүй юу. Тэгээд яг нь ер нь бол ер нь эцсийн Джеффри Саксын хэлсэн одоо үг юу байсан бэхээр ер нь бол Америкийн одоо униполар ганцаараа ноёрхдог тэр одоо Югославийг устгаад ер нь тэгэхээр ер нь 90 оны одоо тий Берлиний ханыг нураагаад тэрнээс хойш одоо яаж их хөөрж онгорч тийм үү одоо өөрсдийнхөө дайсан тийм үү социалист системийг нураачлаа. Одоо Америк ганцаараа үлдсэн. Одоо дэлхийг ганцаараа эзлэнэ. Одоо бидний гарт дэлхий орлоо гэж тэр хөөрсөн тэр хөөрөл 30 жил биднийг өмүүлж балаллаа. Энэ одоо хөөрлийн ганцаараа онгорч хөөрч дээлхдэг энэ Америкийн идеолог, Америкийн улс төрийн бодлого одоо ингээд үгээр зогссон. Тийм Трамп бол одоо дайн дургуудаа биш дайнаар одоо хөөцөлтгөө болио гэдгийг бол хэлж байгаа анхны ерөнхийлөгч. Тиймээс яг жаргуу одоо Трампыг бол бас үнэлэх хэрэгтэй. Яг нөгөө тал дээр цаашаа Трамп юу хийхийг бол би бол мэдэхгүй. Догийн байдлаар бол Трампыг хийж байгаа ажлууд бол одоо бас Америкийн ард түмэн Америк оронд их хэрэгтэй байна. Ер нь бол бид нар бас нэг юм ер нь бол Монгол улс, Монголын засгийн газар, Монголын гэн гадаад бодлогын гэн хүмүүс бол нэг юм ойлгох хэрэгтэй юм байлээ. Улс орн болгон өөрийнхөө төлөө шүү гэдгийг. Тийм. Ер нь бол ямар ч орн нөгөө орны төлөө биш шүү. Тийм. Яг социалист системд бол тодорхой болол өөрөөсөн. Тэрийг яг дараагийн номон дээр хоёлаа өчигдөр дээр ярив. Зөв өнөөдрийн үүссэн дэлхийн улс төрийн геополитикийн бүх
одоо нөхцөл байдал бол одоо өөрсдийгөө өөрийнхөө ард түмэн өөрийнхөө улс орноо л бодъё доо гэдэг цаг руу ирчлээ шүү дээ. Би ч бас нэлээд олон жилийн өмнө нэг номдоо бичижсэн байхгүй. Ер нь бол globalization бол дууснаа. Тэгээд localization эхэлнэ. Тэг глобал зогсож локал болж улс орон ард түмэн болгон өөрөө өөрсөндөө төвлөрдөг ийм цаг үе ирнэ гэж хэлж байсан. Тэгээд Жеффри Саксын тэр Европын парламентэд хэлсэн тэр үг бол биднийг яг л одоо энэ өнөөдөр номтой адилхан эргэлзэж сураал гэж шүү дээ. За Европчууд 30 хэдэн жил эхэлсэнгүү гэж сая тайллаа тийм. Жеффри Сакс бас хэлсэн. Тэгэхээр одоо таны нөгөө Монголын өнөөдөр гэж ном дээр бичсэн юм байгаа байхгүй. Одоо яана гэсэн гацсан байдалд орох тийм. Одоо тэгээд найдлах төрч найдах хоёрын хооронд хүн тэнцвэрээ олох хэрэгтэй болдог. Хүн тэнцвэр алдагдахаар шоконд орох болон сөнөөж устгах гэсэн сөрөг үйлдэл жишээтэй шээ. Одоо яах вэ гэсэн хүмүүсийг бид нар бүгдийг сөнөөн гэх жишээтэй. Тийм. Ирээдүйд найдах хүмүүс сөнөөх биш бүтэхийг хэлчихье гэж та бичсэн байдаг. Тийм. Тэгэхээр ирээдүйд найдаж байгаа ийм найдлага одоо найдаж байгаа хүмүүсийн хоёр төрлийн одоо реакц ярьж шүү дээ. Тэгэхээр ийшээгээ бид нар яаж очих хэвээр вэ? Яг одоо Монголын бид нар одоо ер нь нийгмийг дандаа л одоо устган зогсоон тий бид нар ялна бид ялна тий одоо хэнийг ялах гээд байгаа. Тэгээд хэн ялах гээд байгаа юм бас хэн хэнийг ялах гээд байгаа. Одоо яагаад тий өөрөлд одоо хятадын тэмцэл дайн тулдааны онол дээр хэлж байгаа шүү дээ. Ялж л болохгүй шүү гэж. Ялчих юм бол өшөө онцон араас ирд юм аа. Тэгэхээр ялагдсан мэд байх л чухал шүү. Тэгээ одоо гол нь энэ хоёул ингэ дахиад энэ евро орё л доо. Өөрөөр одоо Трамп ямар нөхцөл байдалд одоо орчод байгаа гэж ярил л да. Тийм үү? Яг бол өнөөдөр Трамп болоод гэж шүү дээ. За ямар ч байсан бид нар одоо дайн тийм үү сүүлийн 5-6 жил Украинд маш их зэвсэг маш их мөнгө өглөө. Тэгээ ер нь бол мэдээж Америкууд бид нар ямар Украинд туслах гэж зэвсэг мөнгө өгсөн биш. Бид нар санхүүгээл босгох гэсэн. Тийм. Украинууд биднээс зээл тусламж нэгсэн. Тэгээ бид нар тэрийг өгсөн. Гэхдээ бид нар энийг зүгээр өгөөг шүү. Манай тэнэг ерөнхийлөгч Байден бол зүгээр өгөөд байсан. Тэр бол том алдаа байсан. Тэрийг одоо буцааж өөрчилнө. Тийм бид нар та нарт зүгээр өгөөг шүү. Зүгээр юм гэж юу хаач байдгүй шүү. Тий гэж лээ шүү дээ. Ямар ч одоо Украинаас тийм үү өөрөөлөл мөнгө буцааж авнаа. Тий одоо яаж авах гэж одоо мэдэхгүй. Тий ер нь бол Трампын тэр хэлээд байгаа чинь тэгээд дээ шүү дээ. Ер нь бол эцэс бас бид нар юм өгөөд байхад бас баярлалаа гэж хэлэхгүй шүү дээ. Тий одоо хоёулаа тэгж байгаа овал офис руу орё тэнд юу болсон тий. Ер нь бол яг Трампын яг одоогийн нөхцөл байдал бол тийм л байна. Трамп бол ер нь бол одоо дайнд бид нар шууд Украинд мөнгө өгөхгүй, шууд Украинд зэвсэг нийлүүлэхгүй тэрийг ер нь болио гэсэн. Тэр бол одоо бас нэг яригдах гэдэг шүү дээ. Тэр бол ашиггүй юм байна, мөнгө ирэхгүй юм байна. Трамп бол дэлхийн 2 дугаар дайныг бол иргэн санаж шүү дээ. Яг дэлхийн 2 дугаар дайнд Америк, Франц, Англи 3 болвол тийм үү? Гитлерийн Германыг сонгож үлсэн. За Америк, Француудад мөнгө зээлүүлээд та нар Гитлерийн Германтай нийлж байгаад Оросыг нам зогч чадах уу? Чаднаа гэд Францууд зээл авсан. Англиуд бас Америкаас зээл авсан. Тэгээд дэлхийн дайны 2 дугаар дайн дууссаны дараа Франц, Англи хоёр ялгчихсан суучихсан. Тэгээд Америкууд орж ирээд 2 дугаар фронтыг нэгээд тэгээд хэллээ шүү дээ. Та нар мөнгө яасан. Хичнээн мөнгө та нарт өглөө. Өө та нар. Тэгээд эцэстээ яасан? Герман орныг бүх техник технологи өнгөтэй үддэг нь Англи, Герман, Америк, Орос дөрөв хувааж авсан. Тий. Орос болохоор тэгэхэд энэ дайнд бид нар маш их зарлага гаргасан. Одоо нөхөж явнаа. Дайны олц. Тий. Нөгөө талд болохоор бид нар бас аюул их мөнгө зээлүүлсэн. Тий. Тэр байтугай Гитлерийн зэрэг одоо Францын армийн юу явж ирсэн гэж байна шүү дээ. Хороомоор хүртэл явж ирсэн. Ер нь бол Европын дайн байсан
ганцхан Гитлерийн Германы тайм биш байхгүй. Одоо ер нь их гоё болж шүү дээ. Ер нь бид нар эргэлзэх ёстой гэдэг чинь хэлээд шүү дээ. Яг бол бидний бас энийг түүх гэж явсан, энийг түүхийн үнэн гэж явсан чинь бүгд одоо нурж унаад байна шүү дээ. Тэгээ энийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг их түүх мэддэг болж мэдэмхээрэд хэрэггүй. Жеффри Сакс бол биднийг эргэлз, түүх болвол худлаа байсан шүү. Хэвлэл мэдээлэл та нарыг зүгээр тархий чинь эргүүлсэн шүү. За энийг манай Америкууд хийхдээ сайн гэж хэлсэн шүү дээ. Америкийн public relation бол гайхамшигтай ажилладаг гэж байгаа байхгүй юу? Арай дэндүү гэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо Трамп бол нэгдүгээрт мөнгө олж авах. Цаашид ер нь дараагийнхаа зорилгодоо орох. Тэг. Ер нь бол Америкийн дараагийн зорилго бол хятад шүү дээ. Тий. Ер нь бол одоо Украинад зуралдаад явах уу? Европтой зуралдаад явах уу? Тийм үү? Одоо хангалттай эдрийг сангуулжуулсан хангалттай эднэртэй зуралцсан одоо болоо. Одоо гол дайсан лугаа чиглэе. Одоо бас нөгөө БРИКС гараад ирсэн. БРИКС хүчтэй байна. Тийм. Жеффри Сакс хүртэл хэлдэг даа шүү дээ. Ер нь бол БРИКС хүчтэй байна. Орос хятад хоёр ч ингээд маш их одоо хамтын ажиллагаанд хөгжиж байна. Бүр ингээд хизээч одоо хин тэр Бержинский гэдэг тухайн үед нэг ном бичлээ шүү дээ. Шатрын хөлөг гэдэг. Тэгээд тэрэн дээр нэгдүгээр шатрын хөлөг гэж ном бичсэн. Хоёрдугаарт нөгөө нэг Айнцгийн махт тэр Вэлт гэж тийм үү? Цорын ганц дэлхийн одоо империалист орн гэж Америкийг бас магтчихлаа. Тэгээд тэн дээр бол Бержинский бол хэлсэн шүү дээ. Одоо хэлсэн байсан гэж Жеффри Сакс хэллээ шүү дээ. Орос хят хоёр хизээч нийлэхгүй. Тэгээд тэр бол ямар их том алдаа байв. Тэгээд ерөөсөө аливаа нэг улс орны улс төрийн зөвлөгөө өгдөг хүмүүст, улс төрийн геополитикийн зөвлөгөө өгдөг хэд их мэдэмхийрдэг хүмүүс ямар их аюултай юм бэ? Тухайн орныг бүр шал буруу зам руу явуулсан байна. Өөрөөр нь Америк бодлогоо за Орос хят хоёр хизээч нийлэхгүй гэдэг бодлогоор явуулсан чинь энэ хоёр нийлчихсэн. Тэгээ одоо яах юм мэдэхгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө Оросыг сулруулвал бид нар хятад руу ойртоход амархан болно. Тэгэхээр Орос сулах хэрэгтэй гэсэн чинь Орос амархан сулгана гэдээ бас онолчд хэлсэн юм биш. Украин Оросыг удаа болгоо дараа нь Оросыг ингэж хувааж авчгаад тэгээд бүгдээрээ Америк руу хятад руу явъя гэсэн чинь Орос маш хүчтэй гэсэн юм шүү дээ. Одоо шөөн хүчтэй гэж шүү дээ. Тэгээд одоо Америк яаж ингэвэл ерөнхийдөө Трамп бол хэнийг бол Европыг Оростой орхиод тэднийг зурлуулаад Оросыг одоо сулгаж ивэл Орос л одоо баларч ивэл болоо. Тэгээд энд нь орхиод Украинууд яг тэрхүү анханасаа бараг 30 жилийн өмнө Украиныг бол янзлан шүү. Украиныг Оросыг эсрэг тавина шүү. Дотор нь задлаа шүү гэдэг бүр эртний бодлого болсон. Энэ чинь гинт өнөөдөр гараад ирсэн биш юм. Ямар ч геополитикийн бодлогын юм бол зөвхөн өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөнөөр гараад ирсэн юм биш юм байлээ. Ядарч өөрхий нөгөө эсгээрээс гарч ирсэн малчин монголчууд тийм үү бүх юм гинт болдог. Тийм үү сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг. За өнөөдөр ч хийчих та гэж дайрдаг. Тэр бол байдгүй юм. 30 жил, 40 жил, 50 жил сууж байгаа хийдэг юм байна шүү дээ. Тийм, ер нь бол Брежинский чинь 50 онд бичиж эхэлжсэн шүү дээ. Тэгэхээр хойхордоо дууслаа. Тэгээд үргэлжилж байгаа байхгүй. За одоо яах вэ? Тийм үү, энэ дайсан унгааж чадсангүй. Одоо яаж унгаах вэ? Өөрөөр унгаая. Тэгээд нөгөө бүр Брежинскийгээс өмнө хинлээ орж ирсэн. Мекандер л орсон шүү дээ. Мекандер чинь бол энэ газар тийм үү? Энэ их газрыг л барьж авахгүй бол Евразийг л барьж авахгүй бол Америк ерөөсөө үгүй шүү. Дэлхийн одоо супер павер болж чадахгүй. Супер павер хатгахын тулд Евразийг барьж авах хэрэгтэй. Евразийг барьж авахын тулд Украинаас гэдэг бол хэдийн ярьчихсан би Балтийн тэнгисийг Балтийн орнууд ямарчс ерөнхийдөө тэгэхээр Балтийн тэнгис рүү оруулахгүй хар далай руу оруулахгүй хар тэнгис рүү оруулахгүй гэж хэлсэн. Далай ус тэнгис тий. Хар тэнгис рүү оруулахгүй гэж хэлсэн байлээ. Тэгсэн чи тэр хоёр ингэж чадаагүй. Тэгэхээр ер нь геополитикийн хүмүүс тэр янз бүрийн бодлого, янз бүрийн бодлого хийдэг, ерөнхийлөгчтэй зөвлөгөө өгдөг, ерөнхий сайдтай зөвлөгөө өгдөг хүмүүс биш үү? Сэтгэлийн хөдөлгөөнтэй тийм үү байж болохгүй. Ерөнхийдөө ч боловсралтай хүмүүс байж байх хэрэгтэй байхгүй. Бержинский яагаад асуудалтай вэ? Яг Бержинский чинь Польш гаралтай учраас сэтгэлийн хөдөлгөөнөөрөө зөвлөгөө өгсөн байгаа. Яг нэг Оросд дургу Польш тийм хитэн үеэрээ дургу учраас тийм Оросыг муу гэдгээр танилцуулаад ирсэн байна. Тэгсэн чинь цаанаа Орос асар хүчтэй байхгүй. Өнөөдөр бид нар ч гэсэн бас тийм шүү дээ. Хятадыг одоо юу ч чадахгүй гэдгээр л үзэн ядлагаа л хандаад байгаа шүү дээ. Гэтэл ядал чинь одоо дэлхийн эдийн засгийн нэг номер болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэр ямар нэгэн зөвлөгөө өгөх, ямар нэгэн устрын бодлогод, ямар нэгэн геополитикт бол сэтгэлийн хөдөлгөөн байх. Нэг талд орч нөгөө талыг дайсан болох. Хинцэж болохгүй гэж байгаа байхгүй юу? Тэр чинь одоо хин хөрлөлөө шүү дээ.
Хятадын гадаад явдлын яамнаас вангийн хүртэл хэлж байгаа шүү дээ. Тэгээ вангийн юу гэж хэлсэн бэхээр өөрөлд хятадын бодлого, төрийн бодлого бол тэг мянган жилээр явд юм аа. Тэг 100 жил, 200 жил бол юу ч тийм манай хятадын дөрүүд бол тэг хаадууд бол тийм үү 100 жилээр, 200 жилээр, 300 жилээр бодож л бүх бодлогоо хийдэг байсан болохоос биш. Өнөөдөр гинтл уурлаад босч ирээл өглөө ажил дээрээ орж ирээл тийм үү тийшээ дайр тэднийг будаа болгох гэсэн бид ялна гэсэн юм бол хизээч манай хятадын бодлогод байгаагүй. Өнөөдөр ч байгаагүй. Өнөөдөр ч гэсэн бид нар тийм үү энэ их олон улс төрийн олон улсын тийм үү дайн, байлдаан, буудалцаан гэдэг болоод хахад хятад орн тэнд аль ч оронтой уулзсан, ярилцсан хэр биш шүү дээ. Тийм. Гэхдээ тэр чинь жинхэнэ дипломат бодлого гэж байгаа байхгүй. Тэрээс дипломат хүн гэж хэлж байдгүй байхгүй. Дипломат бодлого л биш шүү дээ. Дипломат ухаан, дипломатаар толгойн ажиллах. Тийм. Тэрээс одоо тийм үү ногоон паспорттой болоод дипломат болчдөг. Тийм байхгүй шүү дээ. Би очоо юм зохицуулчаад ирээ. Зохицуулчаад юус зохицуулахгүй шүү дээ. Тийм. Одоо жишээлбэл сая одоо юу анж шүү дээ. Тэр юун дээр бид нар харлаа шүү дээ. Зеленскийг гэрн тэгэл Трамп бол хэлээд шүү дээ. Чи одоо бид нар чамтай яриад их юм байхгүй. Тий одоо Зеленский чамтай бид нар юу ч ярихгүй шүү. Тий чи одоо Оростой очиж уулз тэдэртэй ярилц. Тий өөр чи одоо яах гэдэг юм. Шууд л гэж шүү дээ. Тэм бол би Путинтэй уулзахгүй. Гэтэл яахад тий улс орон атомныхоо эр хашгийн төлөө хинтэй ч уулзах хэрэгтэй шүү дээ. Тий одоо хиний Германы Карл Шмидтийн улс төрийн онлайн номнууд дээр хөл баг шүү дээ. Тийм. Өнөөдрийн дайсан маргааш найз болох боломжтой шүү. Энэ бол улс төр шүү дээ. Хувь хүмүүсийн асуудал биш байхгүй юу? Тийм. Нэг хүн нэг ерөнхийлөгч дургу байх. Тэр ерөнхийлөгч нөгөө ерөнхийлөгчтэй уулзахгүй гэх бол улс төртөө явж хамаагүй байхгүй. Зөв хөөрхөн бацаануудын юм байхгүй. Тэгэхээр одоо тэр бацаан бодлогоос мултарч дэлхийн том бодлого руу орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сүүлийн үед тэр Английн тэр Сунак одоо энэ Францын Макрон энэ бол ерөнхийдөө бацаанууд байхгүй юу? Тий. Одоо тэгээд сүүл рүүгээ жинхэнэ ирчүүд одоо гарч ирж байна шүү дээ. Тийм үү? Тэ одоо Трамп, Ши Жинпинг, тийм үү? Путин эд чинь улс төрийн томчууд байхгүй юу? Одоо Эрдоган тий эд чинь юм үзэж нүд тайлсан ирчүүд байхгүй юу? Тэрнээс одоо Сунак, Макрон, Зеленский эд шиг бацаанууд биш байхгүй юу? Тий. Бацаанууд яаж чадахгүй шүү дээ. Одоо Европын ялангуяа би чинь нөгөө Германаа илүү мэддэг болохоор Европын одоо улс төрч дундаас нэг 60 70 оны одоо том улс төрчтэй шүү дээ. Вилли Брандт. Оо тийм. Коул ч гэсэн тийм. Тэдний ярьслага бие яаж авч явж байгаа. Францын Митерон. Тийм. Тэд нар бол одоо гайхамшигтай өнөөдөр үзэхэд хүртэл ингээд ийм хүн үгүйлж ийн да гэдэг байна. Гэхдээ одоо дандаа тийм ярьж штэ. Эдрийг одоо энэ бацаануудыг болио гэдэг штэ. Одоо тэр одоо нэмнүүдийн хэлээд юу хөө өнөөдрийн одоо Германы янз бүрийн улс төр тэр ногоо намч байна уу? Тэр либерал намч байна уу? Тэр дандаа бацаанууд байгаа байхгүй. Тэгэл хөөрөөл түүх мэтгэхгүй. Улс төрийн түүх. Дэлхийн 2 дугаар дан яагаад болсон юм? Дэлхийн 2 дугаар дан хэрхэн дууссан юм? Өөрөөр дэлхийн 2 дугаар дан дуусахад Германыг албан ёсоор тийм үү? Та нар одоо бие дагаад явна шүү гэж зөвшөөрөөгүй юм байлээ шүү дээ. Танаа Герман орн бол 4 алиертийн орны мэдлэлч шүү. Тийм. Тийм учраас та нар эрхчлөөндөө гараад бие даана гэсэн гарын усаг байхгүй, абкомонд байхгүй шүү. Яалта тийм үү үргэлжилж байгаа шүү. Та нар дайны улс хөрөө байгаа шүү Германуудаа. Амар өстэй. Тэр улс төр гэдэг чинь ингэж явдаг байгаа байхгүй. Зүгээр нэг Орос ялсан, Герман ялсан, Америк ялсан тэгэл дуусчдаг юм биш үү? Юу ч дуусахгүй гэж шүү дээ. Яаж ч өнгөрч хөөрөөд хэрэггүй шүү л гэж шүү дээ. Украин Орос хоёрыг байлдал эхлэхэд аль нэг талд нь ороод хэрэлдээд байлаа шүү дээ. Тий одоо нөгөө Twitter дээр бол гачин боллоо шүү дээ. Одоо манай нөгөө улс төрд төрийн дээгүр мэгүр нөгөө нөхдөч бүр жоохон бацаанууд шиг тийм үү сэтгэлийн хөдөлгөөнөөр юм бичээд болохгүй шүү дээ. Хармаас гачин юм бичих нэг хэрэг. Төрд олон жил дээгүүр улс орны хариуцлагыг үүрч явсан хүмүүс тэгж хармаас доошгоо орж тэдэртэй хэрэлдээд тийм үү миний Украин энэ гэсэн явж болохгүй шүү дээ. Эсвэл миний Орос орн болохгүй шүү дээ. Яг дунд нь эргэлзэх чадвартай хэлсэн болгонд үнэмшээ дагаад байхгүй ш. Том орон юм чинь мөнгө ихтэй баян орон юм чинь
Зүйл байж тараагаад дагаад авах биш. Ядуу орны ч зүв байж болно шүү дээ. Ер нь явсаар ахал одоо юу яаж дуусч байгаа шүү дээ. Энэ бол ядуу орнуудынх нь одоо хилмигдэж байгаа орнуудынх нь зүв болж дуусаад байгаа шүү дээ. Гэхдээ тийм шүү дээ. Яагаад хилмигдэж байгаагүй л тийм үү? Үнний төлөө өөрсдөө тийм үү? Эргэлзэж даган тийм үү? Дуурайж даган баясахгүй шүү гэхэд нөхдөд шийтгэл авсан л байхгүй юу? Гэхдээ эцэст Афганистанаас Америкийн зэрэг яаж цухтааж гарлаа да. Тийм 20 жил Афганистанд зурлаад тэгээд чадсангүй шүү дээ. Бол арт түмэн гэдэг чинь арт түмэн л байхгүй юу? Өнөөдөр яагаад Украины зэрэг олигтой байлдахгүй байгаа? Яагаад? Яг л баруунаас санхүүжүүлээд баруунаас зэвсгийг нөгөөд байлтал гээд шахаад байгаа байхгүй юу? Тэгээд юуны төлөө байлдаад байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм юуны төлөө байлдаад байгаа? Яах гэж? Ялахын төлөө. Тэгээд ялдаг гэдэг чинь бас юу гэсэн үг юм? Тийм үү? Газар нутгийн ялалт тийм үү? Тийм үү? Психологийн ялалт тийм үү? Юуны ялалт? Эсвэл хөрөнгө мөнгөний ялалт тийм үү? Нефтийг авах гэж байгаа юм уу? Яах гэж байгаа? Тийм. Одоо том геополитикийн онолчид би ч одоо YouTube руу ороод англи, герман янз бүрийн хэлээр орос хэлээр биш англи, орос, герман хэлээр бол асуудалгүй сонсчдаг. Тиймээс нэг талын ингээд уул нь хятад хэлтэй байсан бол бас дахиад сонсомоор л байна. Гэхдээ дээрээс надад англи орчуулгыг сонсож байгаа. Арабын ертөнцөөс бас надад англи орчуулга, герман орчуулгыг л уншиж байгаа юм чинь бас жоохон юутай хязгаарлагдмал. Гэхдээ аль талаас нь л уншаад байгаа л да. Тэгэл ингээд хараад байхад яг тэгж хэлж шээ. Эцсийн ялалт гэдгээр та нар юу хэлэх гээд байгаа. Украин ялах ёстой гэж Европ дайраад байгаа байхгүй юу? Одоо ч гэсэн, өнөөдөр ч гэсэн. Та нар дайнаа үргэлжлүүлнэ ялна шүү, ялна. Тий. Украин ялах ёстой, Оросыг ялуулж болохгүй шүү гэдэг чинь. Гэхдээ ялалт гэдгээрээ юу хэлээд байгаа юм бэ? Яг яасныг ялалт гэх юм. Тэгэхээр нөгөө талд Орос ялагдлаа. Тэгээ ямар үед Орос тэгээд ялагдлаа гэж хэлэх юм. Тийм амархан юм уу? Тий одоо манай нэг нөхдөч тийм хоёр нөхөр зодтолтоод нэгнийхээ хамраас цус гаргадаг юм уу? Тийм үү? Тэрнээ ямар ч хамаагүй шүү дээ. Тий. Байрны хоёр атмаа зодтолтоход ямар ч хамаагүй шүү дээ. Тий. Тийм байхгүй юу? Тэр ялалт гэдгийг яаж тэгэлтэй. Тэгээ нөгөө одоо юу боллоо шүү дээ. Oval Office нэг юм боллоо шүү дээ. Тэглээ одоо Oval Office-т үг зөрлөлдсөн тий. Тэгээд эцсийн дүндээ ер нь тэгэл одоо баг зааруугаал орж ах шиг байна шүү дээ тий. Oval Office яг юу болсон талаар нэг хальт одоо төвлөрөөд яриа л та. Аа харин тий. Тэгээ Oval Office-ийг тэр Oval Enter гэдэг нь одоо бид нар 100% тийм үү гонжгор гэж орчуулад хэрэггүй ба. Яг бол Oval Office гэдэг чинь өөрөөр хэлбэл оноос нь нэр. Учираас тэргээр л явна. Тийм. Заавал одоо гадаад өхрийг заавал нэг орчуулах гэдэг хэрэггүй. Тийм. Тэгээд яг ер нь офисыг ч гэсэн одоо орчуулахаар гэж болчихлоо шүү дээ. Ер нь офисыг одоо өдөр тутмын хэрэглэл явж шээ. Энд чинь аюу зүв байхгүй. Тэрээс бол ажлын өрөөгөө дах нэг хэрэггүй байхгүй. Тэгээ офисг л явцсан дээ. Тэгээд home office гэж одоо тийм үү гэж бас тогтчлоо шүү дээ. Тийм үү коронавигээр тэрнтэй адилхан одоо шууд манай гэртээ байдаг миний ажлын өрөө гэж болохгүй шүү дээ. Тийм home office гэхээр тийм. Тэгэхээр ер нь бол яг Зеленскийг бол яг одоо Виторийн ярилцлага ямар нэг байдлаар одоо Украины эсрэг ч юм уу тий Оросын эсрэг ч юм уу биш. Тий ер нь бол аль альных нь эсрэг биш. Америк эсрэг ч юм уу тий. Америкийн эсрэг бүр тэр бол ямар ч утгагүй. Тий ер нь бол одоо жижигхэн Монголын 3 сая бид нар тийм үү хоньныхоо махыг чамж идээд одоо 100 ариг ухаа хүлээгээ сууж байгаа хүмүүс одоо тийм тэдний нэгнийх нь талд орчихсон нөгөөх нь муулцсан явж байгаа болохгүй. Тий би хятад эсрэгч хийж болохгүй. Тий. Тэгээд ер нь бол яг уу Зеленский бол тэрнээс өмнөх их маш олон уулзалтуудаас бас янз бүрийн яриануд гарсан юм билээ. Нэг огцом тэнд нэг уулзж байгаа юм биш юм билээ. Зөв Зеленский бол би одоо уулзмаар байна гэж өөрөө хүсэлж явуулсан юм билээ. Яг нь тэрний өмнө Трамп ч Макрон Францын тэгээд Английн Британий Стармарт хоёртой уулзлаа шүү дээ. Тэгээд одоо би уулзъя л да гэсэн. Тэгээд яг Трамп заах уулзах болох юм гэсэн чи өөрөө тэгэл юугөө дахиад нисэл хурж ирэл тэгэл Oval Office руу яваад ороод ирж байгаа байхгүй. Тэгээд яг яриа эхэлсэн. Тэгээ яг ер нь бол уул нь бол ингэсэн л юм билээ дээ. Зеленский бол одоо бид нар зэвсэг өгөөч.
цэрэг өгөөч, санхүүгийн тусламж өгөөч. Одоо бид нар цаашгаа хийчихгүй болчихлоо. Европ олигтой юм өгч чадахгүй байна. Тий. Том амлалт хийдэг. Тэгээд нэг жоохон мөнгө өгдөг. Тэгээд тэрэн дороо тусчих. Янз бүрийн танк, янз бүрийн зэвсэг явуулдаг. Тэрэн дороо эвдэрчих. Тий. Хоцрогдчихсан юмудаа бас явуулах юм. Хэцүү байна. Тэгээд туслаач гэсэн. Тэгээд туслаач гэж ярьж хагаад яриа чинь жоохон эргээд ингэнгүүтэл нөгөө Зеленский чинь туслаач бид нарт одоо юу байгаа? Газрын хуур хөлмөнд баялаг байгаа, газар дор баялаг байгаа. Тэрийгэ өгөлдөө гэсэн. Тий. Гарант болгож. Тий. Санхүүгийн одоо баталгаа болгож. Тэгсэн чи Трамп шууд гүгүү. Одоо би чамтай ирээдүйн тухай ярихгүй. Маргаашийн тухай ярихгүй. Би чамтай өнгөрсний тухай ярина. Яг бол манай одоо тэнэг ерөнхийлөгч Байден чамд одоо 300 миллиард гүчгсэн байл шүү дээ. Тий. Тэр хүн жоохон юм л дээ. Тэрийг бид нар мэдж байгаа. Сүүл рүүгээ тийм үү зүгээр цаас уншдаг болсон шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг буцааж авнаа. Тиймээс чи тэр газрын баялаг одоо тэр 350-д нөхөждөл. Ирээдүйн юм. Ирээдүйд одоо юу ч ярихгүй шүү. Тэг ирээдүйд өөр уулзалтаар ярина. Тэгэхээр одоо чи бол тэр юмнуудаа өгөж тэр тавьсан 350-ийн зээлийг төлнө гэсэн чинь Зеленский чинь стрессэд ихсэн байхгүй юу. Тэгээд бид нар одоо яах юм гэсэн чинь үгүй чи явж Путинтай уулз. Тэнгүүл нөгөө чинь үгүй тэр Путинтай уулзсан Путинд биднийг одоо Орос бидрүүд дайрахгүй гэх ямар гарант байгаа. Тий. Чи эвлэр инх тайвны одоо ярилцлага явуул. Тий. Peace юу talk. Peace meeting явуул. Одоо дайн ярихгүй шүү. Тий. GDP-с ч гэсэн хэлж байгаа ш. Одоо дайн яриха болий. Одоо бид нар дипломат бодлогын цаг үе эхэлсэн. Тий. Хуучин бол айлгадаг, дайрдаг, хэвлэл мэдээлэлээр бодоо болгодог. Тэгж одоо Америк явж ирсэн сүүлийн 30 жил. Тийм. Одоо Америкийн шинэ үе эхэлсэн. Энэ бол дипломат бодлогын үе. Дипломат бодлого бол уулздаг, ярилцдаг. Хинтэй чамаагүй уулздаг. Хинтэй чамаагүй. Дургуж байсан, үзий яддаг ч байсан. Тиймээс одоо чи яв Путинтай уулз. Дайна зогсоо. Тэгсэн чил мөн чинь тэгвэл тэр гаранти хаана байгаа юм гэдэг. А тэгвэл яг нөгөө Трамп чинь угийн нөгөө бизнесмен, тийм коммерц тийм манай мэддэг хүн шүү дээ. Тийм манийхаар толгойн ажилтдаг хүн шүү дээ. Тийм бас их буугаар биш. Тийм. Тэгэхээр шууд толгойн ажиллаагүй. I make a deal гэж байна шүү дээ. Тийм би нэг дийл хийчихнэ. Тэгээд дийлэр болчихноо гэдэг гол. Тийм. Тэгэл нэг нь дийл хийн гээл нөгөөх нь security хаана вэ гэсээр байгаа л тэгэл хэрүүл үсэл. Тэгэл эцэстээ Трамп уурлаад тийм Зеленский стресстэй л GDP-с орж ирж одоо чи бол одоо дипломат ярилцлага руу орно гэж Трампыгаа сайхан ярилцлага хийлээ баярлалаа гээл дундуур нь Руби орж ирж бас тийм үү дипломатын үе эхэлсэн. Манай тал дайсан гэдэг үе одоо зогссон. Тийм бид нар тэр Арабад яагаад би Оросын Лавровтай уулзсан. Тэр бол Америк Орос хоёрын асуудал. Тийм бид нар бол хоорондын дипломат харилцаагаа сэргээх гэсэн уулзалт байсан. Яагаад бол нөгөө тэнэг Байдны үед янз бүрийн санкшн болоод янз бүрийн хорой морой тавиад Оросын дипломатуудыг Америкаас хөөгөөд тийм үү башингийн цаажлаад ийм эвгүй явдал болсон. Дипломат биш явдал болсон. Тийм үү тэрний хариуд Оросууд бас манай Америкийн дипломатуудыг нутгаасаа гаргаад ингээд бид хоёр ийм хот зөрчилтэй байгаа. Энэ зөрчлийг одоо арилгах гэж дипломат харилцаагаа сэргээх гэж Лавров битэр уулзсан юм аа. Тийм учраас чиний чирэг байгаагүй, Европын чирэг байгаагүй. За одоо харин чамтай одоо Украины тухай ярьж уулзалт болно. Тэгээд сая өчигдөр урчин болчлоо шүү дээ. Тэгээд энэ бол одоо Украин тэгээд ямар нэгэн байдлаар дайныг зогсоох, инх тайван руу хандах тийм юм яваад байна. Эхний алхмуудаа хийж эхэлж байна. Европ бол тэнд нөгөө Жефрис ахсын хэлдгэр одоо бүр паникт орчихсон. Европод одоо бүр сандарчихсан. Одоо яах вэ? Америк Орос хоёр одоо сайн болчвол бид нар одоо тэгээ яах юм бэ? Тий. Энэ хоёрыг сайн болгож болохгүй шүү. Украинад энийг ямар байдлаар үргэлжлүүлнэ шүү. Зеленский гэлээ дууд тий санхүүжүүлнэ гэж хэл. Цаатайгаа яа. Нөгөө монголчуудын хэлдэг тийм цэнгэл. Тэгээ ийм хажим байдалд орчиход байгаа байхгүй юу? Тэгээ миний нөгөө маргааш гэдэг ном дээр түрүүчийн уулзалттай байлсан шүү, тийм үү? Европ бол одоо хэцүүднэ гэдгийг 5 жилийн өмнө мэдсэн. Одоо яг Европ хэцүүчихэд шүү. Тийм үү? Америк тохоо болчихсон. Хятад дэлхийн нэг намар болчихсон. Орос дийлдэхгүй гэдэг нь батлагдчихсан. Одоо тэгээд Европ яах вэ?
Тий. Америкийг дагжгаад Орос хят хоёрыг бодоо олно гэсэн өнгөрсөн. Орос Трамп Путин хоёрыг уулзаад маргаашаас нь Европууд ч одоо солиорчлоо шүү дээ. Бөөм болж шүү дээ. Трампаа ч юм уулаад, Путинээ ч юм уулаад тэгээд одоо яах юм? Тэгээ одоо Германы сонгуул шийдэгдэхгүй шүү дээ. Тий. Тэгээ Европ одоо яг л Герман ч Европыг ганц авч явдаг юу нэмчих, үхэр тэрэг нэмчих. Тий. Бус бүгдээрээ жижигхэн тэрэгнүүд нэмчих. Хэцүү байна. Европ хэцүү байна. Тий. Яагаад вэ? Яг л эргэлзээгүй. Тийм үү. Хий хоосон даган баяссан Америкийг. Тэгээд эргээд харсан чинь одоо Европ чинь өөрийн гэсэн сошиал медиагийн том компанич байхгүй. Тэгээд AI технологи бид нэр ингээд Европын холбоо өөрсдөө хөрөнгө оруулна гэдгсэн чинь бас нөгөө Америкуудаа загнуулаад тий шүү дээ. Одоо та нар одоо манай бизнесийн манай технологийн компаниудтай та нар өрсөлдөнө гэж ярихгүй шүү гэж загнуулж шүү дээ одоо. Загнуулсан. Тий. За тэгээд уул нь бол Оросоос хямдхан газрын хий аваад тийм үү эрчим хүчээ хямдхан байсан чинь тэрийг дэлбэлээд тэр хоолойг нь дэлбэлээд газрын хий Оросоос хямдхан авч чадхаа болоод тэгээд хэд дахин үнэтэй шингэрүүлсэн газ одоо авч гэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд эдийн засаг нь унж байна. Хүмүүс нь ерөнхийдөө сэтгэлээр их унж байна. Тийм. Одоо германуудын янз бүрийн хэвлэл мэдээллийг сонсоод герман орны тухай би ч одоо тэнцээ олон жил физикийн салбарт, философийн салбарт бас ажиллаж ирсэн болохоор тийм үү. Германд ч болон сайн мэднэ. Тийм. Герман одоо оронд бол би одоо баярлах ёстой. Миний мэдлэг боловсрол бол тэндээс гаралтай. Тэгээд одоо асуулт орчоод ахаар ямар нэг байдлаар энэ германуудын талаар бас юм ярмаар байх юм хэлмээр энэ саналж эхэлж штэ. Хэцүү байна. Байдал бол хэцүүцсэн. Ер нь бол тэр Oval Office дээр Зеленский тэр Трампын дургуг хүргээд тэгээд одоо газрын баялагаараа зэвсэг авах гэсэн биш өрөндөө төлөх болчихсон. Одоо ингээд сууж штэ. За тэгэхээр Европыг хоёлоо нэлээд ярьлаа. Дэлхийн юг ярьлаа. Одоо Монголынхаа өнөөдөр л оръё. За Монголын өнөөдөр бид нэр яг хаана байна вэ гэж хэлдэг шүү дээ тий. Бид нар хаана байна уу? Хайчгаа явах гэж байна уу? Ханаас ирсэн. За тэгэхээр Монголын өнөөдөр гэд ярихаар бид нар ямар нэгэн байдлаар за зарим үед бол бас энэ тентхийг одоо даган баяссан юм бол бас байсан. Одоо бас байгаа тий. За сэтгэлийн хөдөлгөөнөөр маш их юм хийж байгаа. Тэр рационал байх хэрэгтэй. Rational. Тэгээд за яг нөгөө дотоод одоо нэг улс төрийн юмд бол нэг тийм сэтгэлийн хөдөлгөөнөөр ч гэсэн бас бүгд ханддаг тий. За ер нь бол маш эмоцлог тий. Тий, ер нь бол маш эмоцлог байдаг. Тий, ер нь бол тий ер нь яг одоо нэг тийм шилжилтийн насандаа яваа хүүхэд шиг сэтгэл хөдлөдөг. Тий, ямар нэгэн байдлаар арайчтэй бас тэгж болохгүй байх ч гэдэг. Би буруу сонссон байж магадгүй. Би буруу ойлгосон байж магадгүй. Өөрөөр эргэлзэх чадвар чинь өөртөө бас эргэлзэх хэлээд байгаа шүү дээ. Тий, өөрөөр би буруу сонссон байв яах. Би өөрийнхөө хитрхи хандаад байв яах. Би өөрийнхөө үнэсчгсэн юм аа үнэн зөв юм шиг яваад байв яах. Тийм үү? Тэр яваад байгаа байхгүй юу? Одоо хятад нэг зөрчсөг байгаа шүү дээ. Буруу замаар будаа тавил тийм үү? Эргээд одоо чулуу тайна гэсэн чинь айхтар зөрчсөг байгаа байхгүй юу? Одоо будаа гэсэн үг орсон зөрчсөг болох нь хятадын зөрчсөг шүү дээ. Бид нар чинь будаа тарьдгүй шүү дээ. Тэгээ тэр явж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөртөө эргэлзэх. Тэгээ өөрөлд бол монгол хүн болгон өөртөө эргэлзэх тэр цаг эхэлсэн байхгүй. Яг бол буруу явсан, буруу сонссон, буруу багш, буруу сургууль, буруу ихтэй сургуулиуд, буруу профессоруд тэдрээс буруу юмнууд сонсоод тэгээд дагаад яваад байгаа байхгүй. Тэгээд тэрийг бүр дээр нь одоо багшгаа шүтээ. Тэгээд нэг Мойсийн нэг нөхөр бөөгийн лекц уншсаар угаад ардын багш болчихж байгаа шүү дээ. Тэр бол одоо зөвхөн буруу юм ярьсаар угаад баахан нөхдүүдийг өнөмшүүлчихсэн. Одоо тэр нөгөө өнөмшсөн нөхдүүдийн наад чи худлаа шүү гэхээр нөгөөд бол чинь айгүй эвгүй байдалд орчиход байгаа байхгүй юу? Тий. Үннийг дагах хэрэгтэй болчиход байдаг. Тэгэхээр өмнө нь худлаа юмд өмшөөд ичгтэр байдалд орцсон байдаг. Тэгэхээр тэр ичгтэр байдлаа одоо яаж хамгаалах вэ? Тэгээ одоо 10 хэд 20 хэдэн жил тэрүүгээр амьдарсан. Тэрүүгээр амьдарчихсан. Тий. Бүр улсаараа. Тий. Ерөнхийдөө Монгол улс чинь ерөнхийдөө яг өнөөдрийн би одоо Монгол улсыг ингээд дүгнэж хэлэхэд бол
Монгол улс боловсралгүй улс. Тий, дэлхийд бол Mongolia is uneducated. Тий, яа бүгдээр дипломтой, бүгдээрээ PhD, доктор, бүгдээрээ профессор, одоо битүү профессор байна. Одоо энэ ихтэй сургуулиудаар дүүрэн, хэвээ нэг төмпөн дүүрэн гэдэг шиг. Тий. Энд боловсралгүй. Тий. Яг боловсралгүй. Юу заардаг вэ? Юу ярьдаг вэ? Хүүхэд насандаа, залуу насандаа хаа нэг газар зөв буруу юм олоо сонсчихсон. Зөв буруу юм олоо харчихсан. Тэр өөрийнхөө зөв буруу юмыг олоо сонсчихсон, олоод өмсчихсэнийг би мэдчихээн гэдэг юм байна. Энэ ч л Монгол хүний асуудал болчиход байгаа байхгүй. Чи буруу хартсан шүү, чи буруу ойлгоч явж байгаа шүү. Тэрийг чи үнэн зүгээд яваад байх чинь болохгүй шүү гэж л одоо бүх Монголын иргэд Монгол улсад хэлмээр байгаа байхгүй. Монгол улсаа чи өөрийнхөө харснаар, өөрийнхөө үнэмснээр яваад байна. Тэрийг чи зүгээд байна. Чиний харсан, чиний үнэмсэн, чиний сонссон чинь тэр чигээрээ буруу худлаа гэж хэлмээр байгаа байхгүй. Ээж аав нар ч гэсэн, профессорууд нь ч гэсэн, багш нь ч гэсэн, за улс төрч гэж нэрлэж явдаг улс төрч биш хүмүүс. Тий. Бүгд өөрийнхөө л явж байгаа. Яад бол энд би бичсэн байгаа шүү дээ. Хүн өөрчлөгдөх ёстой. Тийм үү? Эхлэхдээ трансценденс гэж хэлж байгаа шүү дээ. Тэр хүн өөрчлөгдөх ёстой байхгүй юу? За, залуу үед бол би бас хэлсэн байхгүй. Нихилизм гэж хэлсэн байхгүй. Яг бол залуу үед чинь өөрөө нэгэнд тийм үү? Буруу юмд хүмүүсээ буруу юмаа зүгээд яваад байгаа ээж аав 10 жилийн багш, ихтэй сургуулийн профессор тэр улс төрөөгөө хараад нихилизм бүгдээр болчихсон байхгүй. Тэр нь болохоор юу ч таахгүй, юу ч авч хэлцгээ болчихсон байхгүй. Яагаад гэвэл энэ залуу үед чинь хэлчих, ярьчих олигтой профессор байхгүй шүү дээ. Тэгэхээр бушуун диплом аваад эндээс зайлил гэж шүү дээ. Эсвэл бушуун шиг TOEFL тийм үү? Альцаа өгөөл. Одоо эсвэл одоо HSK-гээ тэгэл эндээс явъя. Ээж ярьж байгаа харамсмаар. Аав ярьж байгаа авах юм байхгүй. За их сургууль руу бол тэр танхим руу арай гэж ороод тэгэл тэндээс арай гэж гараад шít. Тэгэл гар утсатайгаа зуралцаараа харж шít. Тий, ерөөдөө тэгэл нэг гар утасны л арт том болчихлоо шít. Тэгэл гар утсанд юу арсан тэр үнэн. Залуу үеийн нэг асуудал байгаа байхгүй юу? Гар утсан доторхоо л одоо үнэн гэхээс өөр аргагүй болчихсон. Иргэн тойрон худлаа. Буруу, алдаатай хүүхдээрээ. Тий, бараг ч одоо ээж нь оюутан охиноосоо 7 дор биш шүү дээ. Тий. Аав нь тийм үү? 20 эдтэй хүүгээсээ 7 дор биш. Өдөрчдөг яах. Багшийн ярьж байгаа юм бол бүр хоцрогдчихсон. Интернет рүү орсон чинь өндөр түвшний юм байж байгаа. Тэр багшиг голч шүү дээ. Профессор харсан чинь хачаач юм яриад гэдэг. Нөгөө войсын сая илээс нөгөө яриад гэдэг нөхдөд өөгээд. Үргэлээд хамаа. За тэг Монгол хэл рүү орохоор одоо тэгээ явандаа нөгөө өөгөрч бичгээр орох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яах юм? Одоо энэ бүх бичгүүд солигдно гэж шүү дээ. Тэгэхээр одоо энэ бүх кириллээр бичсэн номнуудаа одоо тэгээ яах юм? Энэ бүх номнуудыг өөгөрчөнд одоо хөрвүүлэх юм. Тэгээ тэрийг хэн хийх юм? Тэр хүмүүс нь хаав. Бас нөгөө өөрийгөө өөгөрчөнд бичгтэй мондог гिचгсэн хүмүүс явж байгаа шүү дээ. Тэгээд тэр өөгөрчөнд чинь монгол бичиг гэдэг байгаа. Уг шүү дээ. Одоо Европын орнууд латин бичгээр одоо Францын бичиг гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Германууд латин бичиг, манай герман бичиг гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Тэрэнд дахин өөр бичиг тийм үү? Монгол бичиг гэж хэлж хэлэхгүй шүү дээ. Кирилл бичиг чинь тийм үү? Зөвхөн одоо социализм юм гэж хэлж байгаа шүү дээ. Энэ чинь грекийн бичгээс гаралтай байхгүй. Алфавитаас гаралтай А, Б, В байна. Олон улсын ийм сайхан бичгийг одоо хаяад чинь одоо universal ашигладаг одоо тэмдэглэгээ шүү дээ. Одоо ямар ч ер нь бол ямар ч улсын юг одоо энэ кириллс чинь бас одоо юу гэх зөвхөн бидний хэрэглэдэг энэ 35 тэмдэг биш. Шууд маш олон тэмдгүүд байдаг. Бид нэр зөвхөн 35-ыг нь авч хэрэглэдэг. Тийм. Нийтэд нь ярих юм бол маш олон тэмдэглэгээ байгаа. Тэр бүх тэмдэглэгээнүүд дээр дэлхийн баг ямар ч хэлийг тэмдэглэж байна. асуудал тийм. Асуудал. Тэгээд юм байхгүй. Тэгээд юм яагаад бичиг үсгтэй болдгийг. Тийм үү? Яагаад арт түмний бичиг үсгтэй болох вэ? Яг бол бичгийн хэлтэй болох гэж байна. Яриа хэлнээс бичгийн хэл рүү шийдвэрлэх гэдэг байна. Тэгээд юм бичдэг болох. Тэгээд юм бичгтэй зөвхөн хүнд нэг SMS бичих биш.
нэг захиа бичих биш. Бодож байгаа бодол, төсөөлж байгаа төсөөлөл, өөрийнхөө асуудал, өөрийнхөө сэтгэл зүйн, өөрийнхөө эргэлзээ, өөрийнхөө үнэн шиг тэр юм цаасан дээр бичгээр болгож сурах. Ярьж бичгээр. Тэхийн тулд бичих үсэг зааж байгаа. Би тэгээд хэлээд байгаа ш. Монгол улс бичгийн хэлтэй болж чадаагүй. Зөвхөн албан бичгүүд л бичгийн хэлээр явдаг. Эцгийн гэр дотор тийм охин ээжээ би үдээс өмнө хондоо явахгүй шүү. Би энэ номыг уншмаар байна гэдээ орондоо хэвтдэг. Тийм одоо нүүдэлчин арт юм тийм байна уу? Боломжгүй шүү. Байхгүй шүү. Хизээ тийм болох юм. Хизээ эцгийн гэр дотор нэг хүү аваа би үдээс хойш адуундаа явахгүй шүү. Би морь уралдахгүй. Би номын хүн болно гэж хэлж чадахгүй шүү дээ. Тийм. Бид бичих үсгтэй болоод амжилт авахгүй шүү. Одоо тэгээд өвгөрчөндөө орохоор тэгээд ямар ном унших юм. Тийм өвгөрчин бичгээр бичсэн одоо ном чинь таны өвөр Монгол хэлээр байгаа шүү. Тэр бид нар одоо өвөр Монгол болох юм. Өвөр Монголоос номнууд авчиж унших юм. Тийм. Ийж бүр ингэ шиг урагшлах биш бүр хоошлоо. Өөрөөсөө бүр энэ мод шүү. Энэ мод шүү. Одоо тэгээд яах юм? Тэгээд одоо энэ модх юм бол тэгээд амтнаас ямар ч ялгаа болно шүү. Тэгэхээр бид нар бичгийн хэл рүү яаж орох вэ? Одоо Мойсийн монгол хэлний гээд байгаа тэр хүмүүс бид тэгж хэлмээр. Тийм үү? Улс орноо ард түмнөө яаж бичгийн хэлтэй болох вэ? Бичгийн хэл рүү сурах. Тэгээ хүний юм бичгээр оюутан ч юм уу залууч ч юм хүүхдүүд ч юм 10 жил ч юм уу хүн нэг юм гээд бичиж. Тэгэхээр нөгөө багш нь ингэ ачдаг. Энэ буруу. Тэгж юу гэж хүн бодлоо бичсэн байхад багш ингэж болохгүй шүү дээ. Тэг хүний бодлыг эдчихсэн. Одоо бодлого болгож шүү дээ. Тэр нь бол нөгөө их сургууль гэдэг үгэнд би бас сүүлийн үед аяга дургу болоод байгаа л та. High school уу? Тийм яг сургууль хэвээр байна шүү дээ. Тэг шүү дээ. Тийм university болохгүй шүү дээ. Уяа нь тийм university болохгүй профессор байхгүй. Тийм багш байгаад шүү дээ. Харин тийм тэгээд багш байчаараа ингэж байгаа байхгүй. Одоо сая бас би нэг өнгөрсөн жил нэг нээлттэй ихтгэл нээлттэй лекц мэкс байхаар зүгээр очиж сонссон юм. Тэгсэн чинь шал буруугаар яриад харна. Гэрч ирээд зассан чинь наа чинь нэг юм асуудлууд байдаг юм аа. Тэгтээ багшийнхаа үгээр яваарай гэж байгаа. Тэгээд болоо. Лам багшийнхаа үгээр явна шүү дээ. Тийм Мойсийн багшнаас чинь лам багш нар юм биш үү? Тийм. Одоо багшийнхаа үгээр яваарай гэж байгаа байхгүй. Бөө профессор байгаа шүү дээ. Тэгэхээр багш. Тэгэхээр профессор хүн бол бодуулдаг, чи өөрөө бодогдаг. Өөрөө бод. Тийм. Тэгээд өөрөө бичих. Тийм өөрөө бич. Тийм. Тэрийг нь хараад критик хэлдэг. Гэсэн чинь аргумент хэлнэ. Гэсэн чинь эдрийг орчуулж бас болохгүй. Тийм. Критик гэж одоо шүүмж гэж байгаа, шинжлэх үе гэж байгаа ингэж болохгүй. Ингэж болох критикээр л байна. Та критикийг ном дээр бас тайлбарласан байсан. Ер нь бол шалгах тийм шалгах мөн үү биш үү? Тийм. Тэр л байхгүй. Энэ яг мөн биш бид нар чинь критик одоо яснаар шүүмж ярихаар ингээд өстой зодж байгаа балбж байгаа юм шиг. Тэгэл тэр хүнийг одоо эсрэг буцаж байгаа юм шиг, тэр хүнийг доош хийж байгаа юм шиг болчихдог байхгүй. Үгүй байхгүй. Хов хүнтэй ерөөсөн ямар ч хамаагүй байна. Манай бүх ярилцлага, бүх онол, бүх их сургууль, бүх боловсролын систем чинь хов хүнтэй зурлаад байдаг байхгүй. Хов хүнтэй. Чи болохгүй шүү. Чи болохгүй ч гэдэг. Эсвэл одоо манай аав мундаг ч гэсэн. Миний аав ямар оноотой. Тэгээ аавын номнуудыг одоо 10 жилийн сургуулиудад шахдаг энэ төр улс төрч зөндөө байсан тийм. Манай аав мундаг яруу найрагч, манай аав мундаг эрдэмтэн байсан, манай аав Мойсийн том профессор байсан гэх тийм. Аавынхаа сүдрээс гараагүй өгөөд тийм. Тэгээд яг трансценденс гэдэг нь ерөнхийдөө тухайн тэр хүнд нэг өөрчлөлт явуулах гэдэг. Тэр өөрчлөлт явагдсан болгоныг бас нэрлэгнүүд байгаа. Одоо шийдвэр энэ дээр бичсэн байгаа шүү дээ. Ер нь бол одоо мод, тийм модерн, постмодерн, классик, критик гэдэг чинь бол бүгд тухайн тэр хүнд өөрчлөлт явагдсан тэр өөрчлөлтүүдэд нэрлэж байгаа байхгүй. Тийм. Классик байна гэдэг бол тийм үү уламжлалтаасаа холдоод тийм үү мэрэгсийн түвшинд очсон юм аа энэ бол. Тийм энэ бол зүгээр нэг хобби дуучин хобби мөрөн орж ишээ мэрэгсийн түвшинд төгөлдөр хийл дардаг болсон юм аа. 5 жил 6 жил сурж ийж багш 10 жил сурж ийж тэгээ нот харж тоглож ийж урлагийг яадаг вэ илэрхийлдэг юм хүмүүсээ.
философч гэдэг одоо 10-15 жил. Тэг нөгөө томчуудын номыг одоо уншсан баг. Энтгэг араб, хятад, грек одоо юу гэдэг. Тэгжээс тэр нууц явах байхгүй. Тэгжээ тэр хүнд өөрчлөлт өгсөн баг. Тэр хүн өөрөө тэр классик руу явсан баг. Тэрээс одоо сонгодоо хүсэндээ тэгээд болчихж байгаа юм шиг байхгүй. Классик нь юу сонгодоо сонгодоо хүч юм. Юу баг. Классик гэдэг чинь маш их юм ярих шаардлагатай шүү дээ. Бүхэлд нь ном бичих шаардлагатай шүү дээ. Би ч Монгол өнөөдөр ямар өнөөр хүмүүс чинь шууд нэг үйл хэлчихэд байгаа шүү дээ. Би чинь тийм 200 онц ном биччихэж Монгол өнөөдөр ямар байна вэ гэдгийг илэрхийлж шүү дээ. Тэгэж илэрхийлэхийн тулд энэ бүх юмнуудыг ярихаас гарахгүй. Ямар ч байсан өнөөдөр бид нар өөрчлөлтийг ярих хэрэгтэй. Өнөөдөр бид өчигдрөөсөө жоохон дээр болцсон байх хэрэгтэй. Өчигдрөөсөө дээр болоход юу чухал вэ? Модерн, тийм үү? Постмодерн, классик, критик гэсэн ойлголтууд бидэрт хэрэгтэй. Тэргүүрээ окей, чамд өөрчлөлт явах хэрэгтэй. Зөв ойлгох хэрэгтэй. Зөв ойлгож байна. Яг энэ бүгдийн зорилго чинь жоохон дээшилчихсэн шүү гэдэг юм явж байгаа хэрэг. Өмнөхөөсөө дээшилчихсэн. Тэгээд тэгж нэрлэдэг шүү дээ. Тэгээд энэ бол нэгэн юмнууд бол бичсэн. Тэгээд ер нь бол модыг тайлбарсан байгаа, модерн гэж юуг тайлбарсан байгаа. За бид нар ч мод зүгээр л одоо орчин гэдэг байгаа шүү дээ. За тэгээд постмодерн байна. Классик гэж яг сонголт гэж явчихдаг. Тэгээд классик гэх хэрэгтэй. За критикийг бас критик гэхээр явах хэрэгтэй. Шүмжгээд орчуулчихдаг. Энэ бүх бидний энэ бүх юмыг ингэж одоо ингээд энэ дискурс гэж хэлж шүү дээ. Бидний энэ бүх юмнуудыг орчуулж байгаа чинь яг тэр мэдлэгийг мэдлэг биш болгож байгаа байхгүй. Тэгээд зүгээр хар ярины үг болохоо хар ярины үг болох чинь хүн болгон мэддэг юм шиг сонсогдоод байгаа байхгүй. Ямар тайлбар хэрэггүй. Ямар тодорхойлт хэрэггүй. Ном унших хэрэггүй. Тийм. Тэгэл классик сонгодог юм. За. Би мэдлэг гэх юм. Мэдлэг гэж байгаа. Эпистемеч гэх юм уу, ноул гэж үгч шал өөр юм байна шүү. Тийм. Хүн санаагаа хэлэхээр санаа өөдөө санаагаа хэлж шүү дээ. Хүмүүс өөрийн санаатай. Тэр санаа биш байхгүй шүү дээ. Энд дэдээ сонсцсон, үнэмшчихсэн, цээжилчихсэн юм дэж байгаа юм. Тэрээс бол яг өөрөө бодоод цэгнээ шүмжтэйгээр хандаад тэгээд за би нэг санаагаа хэлье гэсэн явагдахгүй. Гэхдээ тэр хувийн амьдралын гэр орны хүмүүс хоорондын зөрчил тэндээс илж байгаа санаа биш байхгүй юу? Тэндээс илж байгаа сэтгэлийн хөдөлгөөн биш байхгүй юу? Мэдлэг боловсролтой зөрчилдөөд гаргаж ирж байгаа санаа гаргаж ирж байгаа бодол байхгүй. Тийм. Тэгээд тэр чинь нэг санаа нь өөр бус тэр санаануудтай ямар нэгэн байдлаар байр суурь одоо яа гэдэг шүү дээ. Одоо байр суурь илэрхийлнэ гэдэг шүү дээ. Тэр шиг одоо позицлах тийм. Тэгээд одоо ингэж л та тий одоо орчин үеийн ярихаар одоо модерн ярихаар одоо ер нь бол гадаад болох гэлээл гэдэг шүү дээ. Одоо ерөөсөө би бол өөрчлөгдөхгүй намайг жоохон өөрчлөх юм бол би гадаад хүн боллоо гэж гэдэг шүү дээ. Тэр нэг бүр нэг юу хэсэг байна. Одоо юу гэдэг юм. Тийм модон. Ямар нэгэн тэдний тийм үү. Сайн сайхан ярих юм ч боломжгүй. Тийм. Ер нь тэгэл халуулсан, муулсан. Тэгэл юм бол Монгол ёс гэдгээр бүгдийг унтраадаг. Монгол хүн чинь өөр гэдгээр бүгдийг хүчнүү болгодог. Дээлээ юмс гэдэг чинь. Хотын хүмүүс хотынхоо оцсон хүмүүс нэг шүү дээ. Хөдөө би одоо мад хариулж байгаа бол өдгөл би дээлээ өссөн. Надад хамаагүй дээ. Одоо би хөдсөн дээлтэй хөдөө байсан гэж шүү дээ. Одоо хотод хотгол оцсон гэсэн шүү дээ. Энэ чинь орчин болгон өөрийн соёл шаардлагатай. Энэ чинь соёл шүү. Тэгээ энэ залуусын тухай бас нэг юм хэлсэн л дээ. Ер нь бол тийм. Энэ өнөөдөр бас манай залуусыг одоо би бас нэг нихилизм руу ойртуулдаг байгаа байхгүй юу? Тийм. Одоо өнөөдөр залуус хувийн жижиг өслүүдтэй автагдсан. Тийм. Хитрхи аятах шаардаж бэлэнчлэх гэсэн хандлагатай болчихсон. Тийм. Ерөөсөө зүгээр бэлэнчлэх гэдэг шээ. Тийм. Нэгжээ авлаа, уцаа цэнгэлээ, интернет рүү орлоо, орой найз нартайгаа уулзаж пи уулаа, төрсөн өдөр тэмдэглэлээ, тийм үү? Өглөө босоод интернет рүү ороод одоо нөгөө TikTok юу гэдгийг тэр баах юмыг харлаа. Тэгэл ингээд одоо болчихж байгаа юм. Тойроод байж байгаа энэ цаглагааны хэн үлдүүлж байгаа вэ? Энийн нүүрсийг хэн зөөж байгаа вэ? Тийм үү? Энэ станц, цаглагай станц дээр хэн ажиллаж байгаа вэ? Яагаад миний гэрийн дулаахан байгаа? Энэ дулаан хаанаас ирж байгаа? Энэ дулааныг хэн яаж үйлдвэрж байгаа? Тэрний цаад физик, математик, технологи, инженерчил ийм бүгд юуч байхгүй. Зүгээр л би өглөө бослоо
гаруцтай интернет рүү орлоо, CEO орлоо, G75 орлоо. Тэндээс нэг хоол хийж хүүхдүүдийнхээ өглөөний цаг анхаардгүй залхуу ээж нартай хүүхдүүдийн гэл одоо солонгосод G02-оор аварж шээ. Тий ажилгүй ээж нарыг л аварж шээ. Тий залхуу ядраатай толгой өдөдөө ч гэдэг юм уу. Тий эсвэл ингээд амралтанд яваад өгдөг. Хүүхдүүдийнхээ төлөө ажилласаар байгаад хүүхдүүдийнхээ сайн сайхан зориулж явах. Тэр нөгөө ерөөс ярихгүй шүү дээ. Тий. Миний хүү энэ номыг аваад уншаарай гэж мөнгө өгөх хооронд. За хоёлаа тачиолын хэд явна л гэж шүү дээ. Ном уншуулна гэж шүү дээ. Тэр чи энэ ном уншсан дээр шүү дээ. Тэнд очиж ном уншуулж яхаараа. Дээрүүд бол бичиг үсэхгүй байхад очиод намаар ном уншуулж ирсэн. Өнөөдөр бичиг үсгтэй болчиход ягаад өөрөө ном уншихгүй. Өнөр ном уншуулаад байгаа. Тийм энэ нөгөө парадокс тийм үү өөрөө зөрчилтэй гэдэг чинь яваад байгаа. Одоо нөгөө залуучуудын одоо яриа мэддэг үгээр бас хэлэх юм бол нөгөө надад чинь NPC гэдэг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө юу хэлээд ингэхээр нэг non player character гэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө компьютер тоглоом дотор ингээд нэг за тоглож байгаа хүн бол ингээд нэг дүрсний явж идэг те. Гэтэл нэг нөгөө компьютерийн симуляцтай нэг төгтүүд байж идэг шүү дээ. Тий. Очоод сайн уу гингүүт нөгөөдөл нь сайн уу гэж өдөөс нь хэлдэг үгээ хэлдэг. Тий. Ерөөсөө non player болчиход байгаа байхгүй юу? Тий. Ерөөсөө хинч юу ч яг бүтээхгүй. Тий. Яг зүгээр л би юмтай байх хэрэгтэй, юмтай байх. Тий. Ерөнхийдөө I'm sitting here. Тий. Let them doing. Тий. Тэд нар хийн. Let them doing. Би бол doing болохгүй. Зүгээр ингээд хараад тэрийг хийсэн юм шиг болох. Тий. Одоо нөгөө performance шиг байна шүү дээ. Хийсэн мэт болох. Одоо нөгөө хүмүүс тийм үү торт өгөхгүй мөртлөө төрсөн өдрийн баяр хүргэе гэдэг чинь тийм үү яг тэр л байхгүй юу. Тэгээ торт нь байдгүй шүү дээ. Тэрнтэй адилхан тийм үү тоглооморч тэр хоёр хүн зодтолдоод өөрийнхөө талаар ялгуулна. Гэхдээ мөхтэй хоёр хүнийг секс хийлгээд байгааг үзээд өөрөө сексизм мэт болох. Тийм үү? Одоо юу вэ? Тэр бүгд биш үү? Тэг сайхан хоол идж байгаа хараад өөрөө тэр сайхан хоолыг идсэн мэт болох. Тийм. Юусэн энэ чинь зүгээр энд суугаад тэгээд дижитал тэр бүх юм дижитал хийж байгаа. Аналог хийхгүй байгаа. Амьдралдаа хизээч өөрөө очиод тэр эмэгтэй хүний хазар дээр үсэхгүйгээр тэр видео фильмээр үсүүлээд тэгээд бичиж байгаа. Жижиг жоо тэгээ нэг Blade Runner гэж фильм байдаг шүү дээ. Blade Runner гэж Hollywood. Тэгээ тэрийг хүртэл би энэ ном дээр бичсэн байна. Залуучуудад зориулж тий. Тэгээ тэрэн дээр хүртэл хийж байгаа 2049 он. Тэгээ Blade Runner 2049 он баггүй. Тэгээ тэрэн дээр бол ерөнхийдөө утоп юм шиг мөртөө дистоп байгаа шүү дээ. Яг бол бүгд ингээд дижитал юм руу ороод утгаа алдаж байгаа харуулж байгаа. Бид нар явсаар байгаа дижитал болоод аналог биш болох юм байна. Өөрөөр чинь яг нэг эмэгтэйтэй тийм үү? Найз олсон чинь тэр нь дижитал эмэгтэй. Тийм. Нэг юуг нь камерагийн дэвслэл тэр эмэгтэй байх болж байгаа шүү дээ. Аналог эмэгтэй биш байхгүй. Тэгэхээр бидний бүх аналог бүх биед хүн маань устдаад бүх юм дижитал болчихоор одоо юу болох юм бэ? Тэр нь л харуулж байгаа шүү дээ. Тэгээд амьдрал өөрчлөж бүр бид нар чинь ирээдүйд 2049 онд гоё болох юм байна гэсэн чинь 2049 онд бүр амар муу мухай юм болж байгаа шүү дээ. Тэрийг бараг анхааруулсан фильм байгаа шүү дээ. Юу science fiction, юу утоп, жигэн дистоп багтаа. Тэгэхээр энэ дистопик л бид нар ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ яг нэг репликант гардаг шин тийм үү? Тэгээд тэр репликант одоо хин чин явж байгаа өөрийгөө юмыг ажиж хүн юм шиг байна гэж бодоод тэгээд өөрийнхөө намтар руу ороод хайдаг шүү дээ. Хүн болчихсноо тийм. Тэгсэн чинь манайр хүн биш идэг шүү дээ. Тийм репликант байдаг шүү. Харин тэгтээ репликант гэж явж исэн жинхэнэ хүнийг автаа уулзуулчихдаг шүү дээ. Тэгээ манайр чинь өгөхөөр бас нэг тий за би өөрөө биш байсан ч гэсэн жинхэнэ хүнийг автаа уулзуулсантаа бас нэг баярлаад хамгийн сүүл нөгөө цас бодраад тэгээд тэрэн дээр ингээд баярлчихсан байж идэг шүү. За яах вэ? Бас хүмүүс би сайн юм хийжлээ. Ямар сайн юм. Тэрийг стар үзэхэд мораль, этик, философийн бүхэл ойлголтод бүгдээр явдаг байхгүй. Ялангуяа нэг хуучилсан репликантуудыг устгаад байдаг шүү дээ. Фильм ихэд хуучилсан устдаг шүү дээ. Тэгээд тэр чинь бас нэг хүний ертөнцийг хэлээд байгаа байхгүй. Яг бол нэг залуу хүн хөгшчүүдийг ингээд тийм үү? Ингээд голоод устгах гэдэг. Тэгэхээр нөгөөдхийг хэлдэг шүү дээ. Би өөр болсон шүү. Би бүр шал өөр болсон тийм үү? Тэ ста гайхамшиг болсон шүү. Гэдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөд чинь чи юм уу хөгшмөр дугаар алчдаг шүү дээ. Тэгээд чи яг өнөөдрийн хүн төрөлхтний бас залуу их хийдэг байгаа байхгүй. Тийм үү одоо нөгөө нэг хөгшөөдлөө байхгүй болчих юм бол улс орон хөгжих гэдэг шүү дээ.
Яаж боломжгүй байна. Ягаад одоо том улс төрийн томчууд ингээд хөшинч гэсэн байгаад байгаа. Тийм 70 өрчихсэн, 80 өрцөө. Бид нар Америкууд гэдэг тийм үү? Тийм үү? Сайхан залуу хүн ерөнхийлөгч болгоно гэж тэгээд байгаа шүү. Үгүй шүү. Амьдралын туршлагатай хүн болж шүү. Мөнгөтэй болчихсон, мөнгө сонирхоо болчихсон. Тийм үү? Илүү дутуу гадуур тэнхээ болчихсон. Тийм покер, казино сонирхоо болчихсон. Бүх хүсэл дур тачаалууд нь дуусаад зэгцэрчсэн хүн ерөнхийлөгч болж шүү. Зэгцээс агуу байхгүй. Өнгөрөө хугацаанд ерөнхийлөгч болчих юм бол нөгөө гүйцээгээгүй юмудаа гүйцээх гэж яваад улс орны ажил боллоо шүү. Тэр яг тэрийг л лидерээр хэлээд байгаа байхгүй юу? Тэг залуу хүн ийм гин томоогүй шүү. Яг сайн мэдэхгүй байж бас ингээд өмнөхөө шууд буудчихдаг шүү. Шууд ерөөсөө тийм. Тэр усхан. Тийм өгчүүд. Тэгэхээр тэр одоо ялангуяа Монголын нийгэмд ажилладаг байгаа ер нь бол ямар нэг байдлаар нэгэнтэл улс оронд юм хийж байгаа, бүтээж байгаа, тийм үү, оюуны төвшин бас нэг юм хийх гээд байгаа бол хөгшинч залууч нас бас юм чухал шүү дээ хэлээд байгаа шүү дээ. Тийм үү, бас бицэн байгаа шүү дээ. Энэ үе үеийнхний асуудал гэдэг генерацуудтай. Тийм X, Y, Z генерацуудыг бий бичсэн. За одоо бол альфа генерац яриад хэлсэн байгаа шүү дээ, generation яриад хэлсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө ингэж эерэг ба сөрөг зам төр хүмүүс нэг бол нэг л эерэг сайн байх, нэг бол нэг л эсрэг сөрөг байх гэж туушраад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг юу байх биш шүү дээ. Одоо юу тийм төвийг барих бол биш шүү дээ. Тийм төвийг барих чинь бас жоохон буурч болох байхгүй. Нейтрал гэдэг чинь төвийг барих гэсэн үг биш байхгүй. Нейтрал гэдэг чинь яг сөрөг, яг эергийг тийм үү? Эргээр нь хүлээж авахгүй, сөргийг сөргөөр нь хүлээж авахгүй шүү гэдэг л явж байгаа шүү дээ. Сөрөг эрэг байх боломжтой шүү. Эрэг дотор сөрөг байх боломжтой шүү. Тэгээ нөгөө эргэлзэх нь явж байгаа шүү. Тэгэхээр эргэлзэх чадвар болохоос ш. Эргэлзэгч нь тэр байхгүй. Яг тэрийг дагах чинь асуултаа шүү. Асуу, шалга, нөгөө критик. Зөвхөн сөргүүдийг дагаад эсэргүүцээд ерөөс дэвтэргүй юм эсэргүүцэх шиг амарх юм байна. Тийм. Easy. Тийм. Юмны төлөө явах. Юм хийж бүтээх явах бол хүн стресс төрдөг байхгүй. Тэгэхээр тэр лөө эрэг тал руу явахгүй юм л бол ингээд тийм эсрэг тал руу яваад үгүйсгээд ахчих стрессгүй аюу амар баг. Тийм. Бороо одоо тийм одоо ном унших чинь маш том стресс. Тийм. Ном уншихгүй явах бол ямар ч стрессгүй. Тийм. Нөгөө стрессгүй хүмүүс чинь нийгэм барлаад идэг. Тийм. Нийгэм дотор, найз нөхдийн дотор, гэр орныхны дотор нэг боловсралгүй, нэг юм уншаагүй хүн бай. Тэр ямар их гайтай гэж. Одоо бид нар ажиллаж байгаа ш. Монголын улс төр, Монголын нийгэм, Монголын энэ боловсролын систем юм уншаагүй, юм мэдэхгүй хүн нэг ширх байхад гай болдог байхгүй. Тэгээ ядж яах нэг альбом шот ирчихэж байна. Тэг альбом шот орчих. Нэг сайд болчих юм. Тэгэл дуусаа. Усан болсон. Нөгөө хүн чи өөрөө дүрдээ итгэцээ явж байгаа ш. Би сайд. За тэгээ нөгөө тийж яг л хөргөж жагаад төрийн саяхалт өгчих нь. За тэгээ одоо бүр өөм чи тэнгис гарах ш. Одоо ивэч нь да яг инфлюенсерийг ярьж байхдаа бас нэг зүгээр нэг юм за одоо хин яасан гэдэг нь одоо хамаагүй зүгээр нэг одоо юм байхгүй. Одоо бид нар боловсрал баял ярьлаа шүү дээ. Тэгээд боловсрал ярангууд за одоо албан боловсрал одоо их сургуулийн юм дээр ингээд PhD одоо за бараг л одоо хамгийн л одоо дээдлэн гэж ярив те гэж үзье. За тэгсэн чинь PhD төвшний бүтээлүүдээ ингээд бас олон нийт жоохон ингээд нээлттэй ингээд гаргачихжээ. Тэгээд би тэдний нөгөө гарчгуудыг нь харж байгаа байхгүй. Гарчгуудыг нь хараад явхад тэрэн дээр үгээ яаж хэрэгжилж ийн вэ гэдгийг нь харсан чинь иймэрхүү жишээнүүд гарч ирж байгаа байхгүй. PhD-ийн ажил. Оюутан бие хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны судалгаа. Харин мэдгүй. Тийм. Тэр нас чинь бүр хүлэгдэн одоо тийм үү том институт, том байгууллага тийм үү? Тийм үү? 200 хүнтэй байгууллага нэг мөрчлэн даалгавар өгж байгаа судлах гэдэг биш шүү дээ. Тэгээ нэг хүн ерөөсөө ингээд судлаад дуусаа. Тэгэл тийм ч тийм бас нөгөө энэ дээр нөгөө үгнүүд яаж хэрэглээд байна тийм. Тийм. Тэгээд Монгол хэлний үсгийн мах бодийн англи гэж шүү. Юу гэсэн үсгийн мах бодийн англи. Уугурч бичгээд байдаг шүү дээ. Харин тэр уугурч бичсэн. Гэхдээ уугурч мөс тэр арами ассуур тэндээс гаралтай шүү. Төв Азаас тэндээс ирсэн үсэг шүү. Тий. Тэгээ яг Монгол орчин нөгөө нэг энэ нутагч нь ер нь бол нэг хэсэгтэй уугрын нутаг байлаа шүү. Уугрууд энэгээр байсан. Тийм. Тэгээ тэндээс чинь
маш их одоо үлдлээ шүү дээ. Археологийн юм ухахаар дандаа өөгөр бичгтээ өөгрийн үеийг юм авч ирсэн. Тэр чинь аргагүй явдаг. Тэд чинь өөрснөө асар тэр юу арамын тэндээс гаралтай Месопотамийн тэндээс гаралтай өндөр бичгийн соёл явж байгаа байхгүй. Ном бичдэг арт юм байхгүй. Тэр чинь наашаагаар өөгөрч бичих хүрээд ирлээ шүү дээ. Тийм. Тэгээд тэрийг яваад байгаа шүү дээ. Тэгээд тэргээ бид нэг жоон өөрчилчихэд тэгээд тэрийг галиглаад тэгээд монголчгээд монголч имлэхэд хаач байхгүй. Тийм. Хаач одоо монголч гэсэн ойлголт байна. Тэгээ яг ном ингээд явж байгаа. Тэгээ би яг Монгол улс боловсруулгүй юм бэ гэж хэлж байгаа юм. Тэгэхээр яг тэгвэл энд нэг бүлэг байгаа. Боловсруулалтын гадна гэсэн. Энэ бол боловсруулалтын ямар ч хамаагүй шүү гэсэн. Тийм. Тэр бол боловсруулалтын ямар ч хамаагүй. Тэрийг одоо мэдлэг гэж хэлж болохгүй шүү гэсэн тийм бүлэг байхгүй. Тэрэн дээр жишээлбэл одоо Facebook-ийн групп болвол мэдлэг боловсруулалтаа ямар ч хамаагүй шүү. Тэр чинь мэрэгсэг олоод байгаа шүү. Facebook-ийн групп дотроо шүд өрдөөд байна тийм үү. Тэгээд тэ ээж байгаа шээсээ зайлаа гэж хэлж байгаа шүү. Тийм. Бүгд төрүүлээ нэг сар усанд орж болохгүй шүү тийм үү. Тэгээд Facebook-ийн групп ерөөсөө тийм групп дотроо мэддэг юм шиг хүнд ирж шүү дээ. Бүр мэрэгслийн зөвлөгөө өгч шүү. За тэгээд тэрэн дотор хүн орж ингэж болохгүй та нар буруу шүү худлаа байх шүү гэвэл блоклоод өгöd гаргаж шүү дээ. Тэгээд нөгөө мэдэхгүй нь агуу дотроо тийм үү. Ингээ сайхан нэгэндээ мэддэг хэрэг агуун гадна жинхэнэ амьдрал үнэн байдаг. Тэрийг шууд хаагаад тэгэл галт үлээл галаа тойрол агуу дотор сууж шүү дээ. Энэ бол одоо Facebook-ийн группуд байхгүй юу. За тэгээ ямар юм болж илээ. За одоо тэгээд яаж юм бэ? Цаашаа дахиад явахаар чинь янз бүрийн одоо рок группуудыг сонсдог залууч байна. Хар хувцастай, нүүр амаа ингээд хараа ингээд бодсон. Сатанизм. Тэр одоо манай залуучууд мэдэхгүй сатанизмыг өгшүүлээд байгаа байхгүй. Зарим бүр ингэж одоо ингэж байж байгаа байхгүй. Ингэж энэ байж байгаа байхгүй. Энэ чи сатанизм байхгүй. Одоо бүгд сатанизм болсон залуучууд. Годомжаар хав хар устэй, цав цайвар нүртэй, хар готол үдээстэй хар уцсан утсан огт өгд явах юм бол сатанизм. Амар. За йога, бясалгал, фэнкшүү эдгээр бол боловсролтой ямар ч хамаагүй. Мэдлэг мэргэжтэй ямар ч хамаагүй. Зөвхөн хувь хүний хобби. Тэгэл дуусаа. Тийм тэр хүн жоон фэнкшүүддэг бол жоон хоббитэй юм байна. Жоон йогаддаг бол жоон хобби юм байна. Тийм бясалгал хобби юм байна. Тэс тэнд юм мэдээд чадаад айхтар одоо амжилт гараад айхтар том одоо тийм үү тэр хүний оюуны хөгжил дээшилж байгаа сайжирч байгаа гэдэг төсөвч байхгүй шүү. Боловсролтой явж хамаагүй. Тиймээс энэ бүгдийг боловсролын гадуу гэдэг байгаа. За тэгэл одоо сүүлийн үеийн трансгуманизм аягүй явагдаж байна. За янз бүрийн LGBT ярьж байна. Ерөө сая Трамп ч ерөнхийдөө тэгээд феминизм LGBT энтрийг одоо хийхгүй шүү. Тийм үү? Одоо Америк оронд бол хоёр л хөөс байгаа. Тийм үү? Одоо гендеризм ярихгүй шүү. Дэлхийд эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр л хөөс байгаа. Одоо энэ дээр л тогтёо. Биологийн хүүсээ. Хүмүүс дотроо нийгэм дотроо одоо янз бүрийн юм ярьж болно. Тэрийг улс орны төвшөнд, мэдлэг боловсролын төвшөнд ярьж болохгүй шүү. Тийм. Хүмүүс трансгуманизм гэдэг бол аюултай шүү гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ одоо манай чинь юу бол бүгд гендеризм, бүгд феминизм, бүгд одоо тэгэл хүүсийн эрхчлэл өгч байгаа шүү. Юу яриад байгаа юм бэ? Тийм одоо бас яг хинт яг даржуулаад байгаа. Хинт даржуулаад байгаа. Хиний эргэлзэхгүйгээр үншиж яваад байгаа хин. Хэнийг даган байсаад байгаа. Тийм аюу асуулттай юм яваад байгаа. Одоо би хэлэх ямар ч гомо залуу эмэгтэй хүний хөвгттэй болно. Тийм ямар ч лесби эмэгтэйчүүд жирэмсэн болоод хөвгт төрүүлнэ. Энд чи биологийн онцлог бид нар тийм үү төрхийн энэ хорвоогийн өгөгдөл байхгүй юу. Тэгээ тэрний эсрэг байна гэдэг ч одоо юу гэсэн үг. Тийм яагаад ямар шалтгаанаар тийм тэр сэтгэл зүйн ямар нэг асуудлууд байна шүү дээ. Тэрийг засаж янзлах хэрэгтэй. Бүр одоо эмнэлгийн асуудалтай, эрүүл мэндийн асуудлаар тийм үү хүсийн асуудал байж болно. Тэр бол хэлсэн шүү дээ. Тийм янз бүрийн одоо төрөхөд янз бүрийн саатал болоод янз бүрийн одоо байдлаар хүс бас асуудалтай болсон тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэр чинь одоо 50% гэсэн ойлгох биш аа. Чинь 0.1 хэдэг хувь явж байгаа. Тэгээ тэрийг ингэж хатгаар уурж хамаатай юм шиг, ерөөсөө тийм юм шиг, ерөөсөө амьдрал тийм юм шиг, ерөөсөө хүнийг тийм болгож болохгүй шүү дээ. Бараг гэмт хэрэг шүү дээ. Тийм. Зүгээр сайхан залуу огт төвгүүдийг
зүгээр октоодыг окноор нь явуулчихгүй хөвгүүдийг хөвгүүнээр нь явуулчихгүй. Ингэж одоо тарих толгойг нь угаагаа сэтгэл зүйн асуудалд оруулаад тэгээд хачаа хачин тайлбар өгөөд. Тэртээ тэгвэл жоохон бахад эрэгтэй хүүхдийн палажмс ч гэсэн гүнжил байдаг, коклер ч гэсэн гүнжил байдаг. Тэглээгээд чи одоо шууд тийм үү одоо феминизм яриад их болохгүй шүү дээ. Эрэгтэй хүүхд чиг тийм үү барилддаг, бокс хийдэг, эрэгтэй хүүхдийн машинаар тоглодог октод зөндөл байдаг шүү дээ. Тэглээгээд чи хүүсийн асуудалтай биш шүү дээ. Тэгвэл биологийнхоо бол охид хөвгүүд гэдгээр л байж байгаа шүү дээ. Яг нийгэмд янз бүрийн байдлаас болоод сэтгэл зүйн янз бүрийн юм уу нийгмийн янз бүрийн дараалал шагаар худал тарих угаалтаас болоод жоохон тийм асуудлууд үүсч магадгүй. Тэрэнд тархиа угаалгуулаад тэрэнд оролцоод тэрийг дэмжиж тэрний золиос болоод явж болохгүй байна. Одоо надад айгүй харамсалтай гэдэгхгүй Монгол орнд маш их охид хөвгүүд тэр янз бүрийн феминизм, гендеризмын золиос болчихсон явж байгаа. Тэгээд тэд нар шиг ээж аав нь аяг хэцүү. Монгол хүн чинь нөгөө нэг хөрхий эсгээрээс гараад удаагүй байгаа. Тэр барууны катист ертөнцийн тэр амар гендеризм, феминизмээс чинь энэ Монгол орж хоолшсон харалтай юм шиг. Сибирийн хойдлын тайр, уртагдаа говьцөл хоёрын дунд л бид нар байж шин. Тэр Америкийг харалтай тэр том тэгсийн цаана байгаа үстэй. Тий. Европ хаавэ тэр тэнд. Тэгэхээр чи энд бид нар тэдрийг дуурайцсан тийм үү? Ингэсэн сатадисүүдэд байж мэдчихэв. Бараг ичмээр байгаа. Тэд нар сонсох юм бол танаж байгаа тэнийг бахалах байна. Тэгэхээр өнөөдрийн бидний байдал юм хөл байна. Хөгшчүүд маань нэг тиймэрхүү байдалтай мохор сүсэл залуу үедээ хэлэх юм болчихсон. Яг л нэг хэлэх юмтай байдаг социализмаа устгахчихсан. Арчлын 30 жил чинь хөгжөөгөө ээж аваад сүүлийн 30 жил хөгжөөгөө яг одоо Шерли Сакс Европ хөгжөөгөө гэдэгтэй адилхан. Залуу үеийн болохоор ерөнхийдөө интернет рүү ороод юуны янз бүрийн одоо тийм үү Instagram, зөвхөн Facebook биш Instagram, TikTok, Spotify, Twitter мөн өчнөө өгдөө шүү дээ. Одоо Twitter чи сүүлд одоо X болчлаа шүү дээ. Тэгээ тэрнөө ингээд ороод тэнд амьдралаа тодорхойлоод тэрүүгээр өөрийнхөө амьдралыг хийгээд Instagram-даа гоё хувцастай эмэгтэй байлаа одоо тэгээд follower ч гэж. Юугаа ээж хүн амт follower-таа өөрөөр явал өөртөө тохирсон, өөрийнхөө бие зүсээр тохирсон хувцас өмссөн. Өөртөөхөө би ямар сохоргүй хувцснууд өмсөд байгаа. Яг бол тэр нөгөө нэг сүүлийн үед тренд болчихсон. Би трендийг л өмсмөр байна. Өөрт нь хизээч таахгүй. Тэгэл одоо сайт чи одоо тэгэл мэдхгүй амар орчин үеийн би ста ном уншдаг орчин үеийн энэ одоо хуучинсаг хоцрогдлоо ер нь бид нар одоо засаж янзлах хэрэгтэй гэл байдаг нэг тийм үү Америк, Герман, Япон тийм үү Солонгос төгссөн энд одоо их сүрхий ажиж амьдарч байгаа гэсэн хүмүүс чинь сая цаанасаар зүгээр овоолготой хэм бовны хардаа тийм үү энэ бүгд болчихсон сууж байгаа боолооч тийм цаанасарын ширээ чинь тийм үү энэ талдаа зүгээр ямар ч сайхан амтлалж хоол болгоогүй чансан мах тавьчихсан. Энэ талдаа хэвийн бом нэрийн дор шуудатаа горил авуулчихсан. Тийм горил хоёр. Тэрийг нэг л хэсүүлж гинэ. Би өнөөдөр бид нар тиймэрхүү байна. Би өнөөдөр цагаан сарыг бас жоохон боловсронгуй болох байх гэж нэлээд л одоо шүүмжлэгээр хэлсэн. Тийм даач өмнө бас нэлээд биччихэл байсан. Тийм яа анх бол энэ чинь ноёндоо золгодог байсан юм аа. Тэгэхээр тэргүй ноёдууд л жоохон горил байж шүү дээ. Урдаас авч ирсэн. Тэгээ тэргээр нэг жоохон бууз идэх юм уу яадаг ганц хоёр хэвэн бог их бах. Нөгөө төв ламнартаа жоохон ойр. Тэгээ яг нөгөө ядуу ардууд нь очиж золгоод тэгээ тэр нэг жоохон манжуудын авчирсан тэмээ жингээр авчирсан жоохон гой юмнуудыг ардуудаа өгж идэдэг байсгадаг. Уул нь бол ягтай манжийн ноёдууд чинь Монгол ноёдууд тийм үү? Ард түмэндээ өгөөрөө гэсэн юм л манай нөгөө ноёдууд чинь сайхан өөрсөндөө тогтоогоод өөрснөө өгж байгаа юм шиг л хөөрцгөөд байсан баггүй яг өнөөдрийг адилхан шүү дээ. Тийм үү? Хятад, Орос, Америк, Герман, Япон, Солонгос одоо юу гэдэг юм бусад орныхон бид нар дандаа л тусалж зээл олгож тэгээрээ ард түмэндээ тэгээрээ хүүхдүүдийн чинь сургая. Тийм үү? Хүүхдүүдийн чинь одоо MIT-даа сургая. Ард түмнөө явуул юм гол манай дарга нар чинь өөрсдийнхөө хүүхдийг Америк руу явуулсан байлээ шүү дээ. Нөгөө тэр бүр нөгөө мондог атаарай цаанууд. Тийм л нэг өрөвдөлтөө байгаа байхгүй юу? Заавал нэг тийм ардны хүүхдийг нэг явуулж чадахгүй. Заавал өөрийнхөө хүүхдийг
хачуулаад уул нь бол мөнгөтэй шүү дээ. Тэгээд нэг тийм гуйлгачин баяжаад гуйлгачин. Янз бүрийн одоо WikiLeaks ч байна, янз бүрийн ингээл ликүүд гардаг шүү дээ. Тэнгүү тэгэл имэйлүүд нь гараад ирдэг юм байлээ шүү дээ. Тийм шүү дээ. Манай хүүхдийг явуулаач л гэдэг юм байлээ шүү дээ. Ерөөсөө зүгээр л ачааг үтдэг байхгүй. Уул нь дансалтаа зөндөө мөнгөтэй байхгүй. Тийм ер нь бол бид нар чинь улс орныгоо яасан шүү дээ. Чөлмөж баяцгаасан шүү дээ. Тийм улс орноо тийм үү яг одоо дээр нь явагдсан шүү дээ. Монгол улсыг дээрний ажиллагаа 90 оноос хойш явагдсан байхгүй. Тийм. Тэгээд дээр нь одоо хүртэл дуусаагүй шүү дээ. Тэгээд дээрмч хоорондоо одоо үзэлцэж эхэлж шүү дээ. Тийм том дээрмч байж шүү дээ. Одоо уул бурхан том дээрмч. Одоо урдуур байгаас тийм үү? Хятад руу галт иргэний зам барайл байж идэг. Тэгээд урдуур нэг том дээрмч байгаа шүү дээ. Дээрмчдийн одоо ахлагч нар 3 4 5 хүн байдаг шүү дээ. Тэд нар нэр мэрийг хэлээд югдэг хүмүүс бүгд мэдчихэж чинь Монгол чинь нууцсан байхгүй юм чинь. Тэр мэдчихэж. Тэгэд ийм альчаагүй нэг юм заваа юм явж байгаа байхгүй. Тийм зүгээр ингээл нэг тийм гуйлгачин. Тийм одоо туулга тамиртар гардаг идэгэл тийм хөнгөтэй байсан гуйлгачин. Тэгэл охин нь тийм үү бас гайгүй залуутаа суугаад явах гэсэн чинь чи ээж хоёроо ингээд хаяад орхиод явах гэж юм бол заваараа л. Гэтэл амар бузрын дэвш шүү дээ. Тийм тэгэл ингээл нэг хутлаа ярьсан. Нэг л хутлаа цаа үйдэж яв гэсэн нэг эмгэнд нэг ганц хоргоны шилж өгч чадахгүй. Охиныгоо бодоо оолгоно. Нэг заваа юм дэвш муухай дэвш. Тэгээ тэр итгэлтийг эднэр 90 оноос хойш нөхдөд тэрийг магтаа. Итгэлтийг гатис явууч хамаагүй шүү дээ. Зүгээр нэг ядарсан явдал шүү дээ. Тэгээд өнөөдөр яхаа Монгол орн бол иргэд тэгэл. Монголын өнөөдөр гэдгийг би хамгийн сүүлд үгж өрөндөрөд бид нар тийм шотын л болчихлоо. Нэг уул ухаан л ярьдаг ганцхан сэдвтэй. Тэр ерөөсөө бид нар уурхаан л орн болчихлоо шүү дээ. Зүгээр газар ухаад гаргаж ирсэн байжчихдаг. Тэгээд тэрний хурууныхаа завсараа жоох юм ундах юм бол тийм үү? Одоо юу гэдгийг баялагын хойрлолт гэж гачи юм ярьдаг. Тэгээд нэг хүмүүсийн дансраа нэг хэдэн төгрөг хийдэг. Тийм ер нь бол нэг юу ашигдаг шүү дээ. Нэг жоохон одоо гэдгийг хүмүүс уурлаад ингээд охиндаар жоохон цуглах гээл ирэнгүүт нь дасд нэг 100 гарчиж байгаа шүү дээ. Тий одоо тэгэл одоо яг би бол тэр нэг улс төрийн акт хэмжээ бол биш байх гэж бодлоо. Яг нөгөө том компаниудын уул уурхайн том компаниуд биш одоо 5-7 хуваагаад авчихсан. Тэгэхээр урагшаа янз бүрийн газруудыг авсан гэж байгаа шүү дээ. Дээдлийн хамгийн баян гэдэг яг гэрүүлээрээ л баян болсон. Тэгээ тэр гэрүүлхийнхнийг л би гайхдаг байхгүй. Ахигч дүүнээр тэгээ ямар айлын хүүхдүүдийн тэд нар ахигч дүүртэйгээ нийлээл дандаа ахигч дүүнэр байгаа шүү дээ. Тэр ганц эрхтэй тэнд байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр нөхдөө хитрхийх идж байгаадаа бас одоо яадаг чинь бас ингэж идэж болохгүй ч гэдэг юм уу. Ингэж идж байгаа юм чинь цаашид ихэтгэхэд саадуулж магадгүй. Одоо нэг жоохон өгж байгаа мэд босъё. Тэг цааш өшөө том одоо хөрөнгө хүлээж байна. Тэгэхээр одоо нэг жоохон нэг 100 мянгаыг олчих юм бол бид өшөө цааш хөрөнгө рүүгээ явах боломжтой байж штэ гэсэн ийм л том дээрэмчдийн том улгайч нарын л үйлдэл байх гэж боддоо штэ. Энэ жоохон баялагын ойрлт гэдэг юм бол тэд нар л хийж байгаа дахиж баяжих гэдэг. Тэгээд ер нь одоо Монгол чууд сүүлийн үед яхаа ойлгож байгаа. Ер нь хүний шунал гэдэг ямар юм. Хүний шунал гэдэг бол улс оронд алтан ямар гайтай. Энэ уул ухаагаар баяжчихсан. Өшөө одоо газараа ухаж, өшөө гаргаж яж баяжна. Өшөө том ордуудыг авчихсан. Өшөө том ордуудыг цааш одоо эзэмшээд баяжна гэсэн. Энэ их шунал амар юм. Одоо энэ эдийн засаг Австрийн онол дээр яригддаг шүү дээ. Одоо rent seeking гэдэг шүү дээ. Одоо ерөнхийдөө ямар ч бүтээлчин байхгүй тий. Бүтээлчин байхгүй мөртлөө зөвхөн rent seeking. Яг тэгвэл бэлэн юм байгааг нь ягаад тэндээсээ байнгын орлого тий. Орлого тий яг байнгын за орлого ч нь бол хөдөлмөрөөр бүтээгдсэн одоо мэрдэлт байгаа шүү дээ. Нэмүү өртөг тий. Манайхан бол яг нэмүү өртөг гэж буруу орчуулад нэмүү үнэттэй тий. Нэмүү үнэт бол хөдөлмөрөөр хүний оюунаар бүтээгдэж явдаг байхгүй. Хөрөнгө бол аль ч орны улс орны хөрөнгө бол оюунаар бүтээгдсэн креативити бүтээлч маш их одоо чадварлаг тэргээр одоо бүтээгдсэн тэрийг бол хөрөнгө нэмэх гэсэн шүү. Энэ зүгээр хулгайлаж дансандаа хийчихсэн эсвэл ордуудын лицензийг авчихсан
Эсвэл бол тэр юмудаа одоо ингээд ашиглаад тэндээс ажиад байгаа. Энийг одоо бид нар хөрөнгө гэж хэлж болохгүй л дээ. Тэр хүмүүсийн дансанд байгаа тэр мөнгө, тэр лицензүүд бол Монголын ард түмэн, Монгол улсын иргэдтэй ямар ч yok. Яг ч yok. Тэр их мөнгө аль хэдийн гадаад дансанд хийчихсэн, тэр ордоо хоон баталгаагаар аль хэдийн бас өнгөө олчихсан. Тийм лицензүүд аль хэдийн зараад гэрээгээ хийчихсэн. Тийм тэгэл одоо эрүүлэр юм аваа өгттэйгээ одоо нэг далайн ирэг дээр одоо тийм Монгол хүмүүс одоо далайн ирэг дээр нэг наранд шаргалтаараа бас онцгой харагддаг шүү дээ. Тийм аюу их наранд шарлаад борлчихсон монголчууд ерөөдөө тэгэл нэг тийм Камбож маягийн харагдаад байдаг шүү дээ. За тэгээд далайн ирэг дээр очихгүй нэ. За тэгээд баахан одоо нөгөө юуна Rolex суух ба. За одоо тэгээд за баахан одоо очроосмаас суух ба. За хүүхдүүдээ одоо баахан л үнтэй их сургууль 10 жилийн сургууль руу явуулах байхгүй. Тэгээд юу сурахгүй шүү дээ. Төгсөөд ирсэн Монголын нийгэмд годамжаас шалгаж чадахгүй шүү дээ. Тийм буцъяа л гэж шүү дээ. Тийм буцъяа. Тийм. Тэгээд тэр хөнгө хулгайч дээрмдээ за зарим нь бас нэг жоохон эргэлдүүлж үсгсэн баг. Тийм янз бүрээр эргэлдүүлж байгаа баг. Тийм. За энэ баахан офисын барилгууд барьж нэг хүн амтны метр квадратын хэдэн саяар яаж нэг офисын барилгуудаар нэг хэдэн цаас олж авах шиг байна. Тийм. За уулуурхоо мэдээж. За тэгээд өөр одоо тэгээд өөр ямар энэ том энэ их мөнгөтэй гэдэг нь өөртөө ямар юугаар энэ их одоо дасалтай мөнгөтэй болох вэ? Нэг ийм л оруулчихсан шүү дээ. Уулуурхаа тэгээд офисын барилга. Яг нэг коронавигийн үеэр нөгөө за одоо эсвэл үндэсний үйлдвэр дээр дэмжиж үндэсний үйлдвэрийн юу вэ гэсэн чинь байхгүйсэн гэдэг шиг. Тэгээд нөгөө очиж ирэнээр хил нээлгүүлжээж тэгээд үндэсний үйлдвэр маань ялаа штэ. Эцэс яг заавал үндэсний үйлдвэрийн нэг туушраад авч хэрэггүй. Ер нь бол аливаа нэг ард түмэн юм хийж хөдөлмөрийг үнэлж хүнийг үнэлж урагшаа өгснөхөөс хүнийг үнэлэхгүй хүнийг зүгээр л нэг дансантаа нэг 100,000 төгрөг авчаад баярлдаг нэг хүүхэд төрүүлчих хөгтөм мөнгө аваад нэг баярлцдаг тэтгэврт тарахаараа нэг тэтгэврийн нэг хэдэн төгрөг аваад баярлцдаг нэг ийм л одоо тийм үү махан дөрсөн гэж явж болохгүй энэ дэх баячууд ч энэ төрлийн дээгүүрч байгаа хүмүүс тийм үү одоо манай хоёр л юм биш харф ядлуудны төрийнхэн шарф ядлуудны уулуурхан байж. Тэгээ энэ хоёр одоо ингээд хоёулаа нийлээд тийм үү? Тийм. Тэгээд иргэдээ хүн төрстэй мах яснууд гэж одоо хайрцаж хандаж болохгүй байна. Энэ асар том одоо философийн ёс суртахууны хүн чанарын хүн ёсны ялгдлаа. Үнэхээр ч тэд ялчлаа. Бид ялна гэсэн. Үнэхээр ч ялччихэд. Тэгсэн чинь хүн ёс ялгадаад байдаг. Хүн ёсыг л ялсан юм байна бид нар. Тийм тэгээд хүн ёсгүй болсон юм байна энэ. За тэгэхээр өнөөдрийн яриагаа энэгээр өндөрлөе гэж бодож байна. Тэгээд ярьсан маш их баярлалаа. За дараагийн ярилцлага хоёлаа Монголын өчигдрийг ярьсан. За.